холбогдох байнгын ороодын дарга нар бас орж ирэх хэрэгтэй байна. Одоо улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны дарга байна. За өөр байнгын ороодын дарга нар чуулганы танхимд юу байхгүй шүү. За улсын хурлын гишүүн одоо олон нийтээр эрдсэндээ орооч, хичээлдээ суугаач гэж байгаа юм шиг эрдсэндээ орооч, чуулгандаа суугаач гэж нэрээ уншуулах уг нь одоо зохимжгүй л байх юм. Гэхдээ бид нар цаг хугацаатай үндсэн хуулиар цаг хугацаатай асуудлаа хилцэж байгаа учраас чуулгандаа та бүхэн мань орж ирээч. Дүр цэрэнгийн өрөнтэй гишүүн, Даш цэрэнгийн инх түвшин гишүүн, Сүхбаатарын Эрдэнэ болд гишүүн, Аривчхан Эрдэнэ өрөн гишүүн, Дорзовдын инхтэй гишүүн, Жаданбын инх хоёр гишүүн, Батбөмбөрийн инх хоёр гишүүн, Батбөтгөн Чойжил сүрэн гишүүн, Лусан цэрэнгийн инх амгалан гишүүн, Жигжид сүрэнгийн чин бүрэн гишүүн, Гамбатын хос хоёр, Бадарчин хэрлэн, Дамдны Цогтбаатар, Нэм осрын учрал, Чинбатын ундрам, Банзрагчийн төвшин, Лавг сүрэнгийн Соронзон болд, Эренчин бямбын Сэд орж, Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин, Дүвгэрийн Иргэдэл, Бадамд оржин Пунсалмаа, Ухнаагийн Отхон баяр, Нанцны Наранбаатар, Пүрэв сүрэнгийн Наранбаяр, Салдангийн Одон туяа, Пүрэв Баатрын Мөнх тулга, Тогтмол мөнх сайхан, Тогтмолын мөнх сайхан, Сүрэн жавын Лүндэг, Загж жавын Мэнд сайхан, Цагаан авгийн Мөнх бат, Чулуун бэлгийн Лодоо самбуу, Жаргал сайхны Зол жаргал, Батчаргалын Заяа ол, Хажиг бэрийн Жангабил, Дамдан сүрэнгийн Жаргал сайхан, Болдын Жавхлан, Борхүүгийн Дэлгэр сайхан, Тогмдын Дорж ханд, Пүрэв жавын Ган зориг, Хасуурын Ган хуйг, Гонгорын Дамдан ям, Даш дондгийн Ганбат, Гомбын Ганбаатар, Амгаланбаатарын Ганбаатар, Шин ойрын Бямб сүрэн, Сандгийн Бямб цогт, Жанчвын Гал бадрах, Дулмын Бум очор, Хүүгийн Болормаа, Инх хоёрын Бат шугар, Жудгийн Баярмаа, Пүрвийн Бат шимэг, Халтмаагийн Бат тулга, Дамбын Батлуут, Жамбын Батсүр, Нацаг доржин Батсөмбөрл, Жигждийн Бат жаргал, Эренчин доржин Батболд, Далайн Батбаяр, Инх тайвны Бат амгалан, Батүлзийн Бат Эрдэнэ, Мягмар сүрэнгийн Батам сүрэн, Телехооны Аав Бакир, Чинбаатрын Амар, Очир хотын Амгаланбаатар, Нормын Алтан уяг, Наран цэцгийн Алтан шагаан, эдгээр шууд чуулганыхаа эрдсэнд ормоор байна. За 47 гишүүн улсын хурлын чуулганда цагтаа ирээд бүртгүүлээд төрийн байгуулалтын байнгын орооныхоо өглөөнийхөө хуралд суугаад санал хураалтандаа оролцоод одоо та бүгдийг хүлээж байна. Бусад гишүүдэд хүлээж байна. За өнөөдөр та бүхэн энд хүрэлцэн ирсэн ядаж 47 гишүүнээ хүндэтгдэггүй маа гэхэд өнөөдөр яг энэ телевизээр сонсож байгаа та бүгдийг сонгосон тойргийнхын сонгогчид сайн одоо хараад аваарай, сонсоод аваарай. Хин чуулгандаа ирсэн байна, хин ирээгүй байна гэдгийг та бүхэн маань сайн харж аваарай. За одоо 48 гишүүн чуулганыхаа эрдсэнд бүртгэгдсэн байна. За ирсэн чуулгандаа ирсэн гишүүдийг танилцуулъя. Жоккугийн Алдар Чавлан, Наран цэцгийн Алтан шагаан, Даш зэвгийн Амар баясгалан, Аюушийн Ариун заяа, Хүрлбаатрын Баасан жаргал, Жаданбын Бат Эрдэнэ, Отхон шарын Бат найрамдал,
Баяр Магнан Баярбаатар, Инхбатын Болормаа, Хүрлбаатарын Булган Туяа, Жамблын Ганбаатар, Сайн Хүүгийн Ганбаатар, Даваа Самбуугийн Ганмаа, Лувсан Ямын Ган Төмөр, Мөнгөн Цогийн Ган Хүлэг, Цэрэн Пилийн Даваа Сүрэн, Батбаярын Жаргалан, Сархаадын Зүлхгар, Цагаан Хүүгийн Идэрбат, Ган Зоригийн Лувсан Жамц, Минд Баярын Мантхай, Лавгийн Мөнхбаатар, Лувсан Бямбаагийн Мөнх Баясгалан, Баатар Жавын Мөнх Соёл, Цэн Сүрэнгийн Мөнх Туяа, Мөнхтөр Наран Туяа Нараа хэдхэн хоногийн өмнө төрсөн мөртлөө өнөөдөр чуулганыхаа хуралдаанд хүрэлцэн ирсэн байна. Чамбатын номин, От Сүрэнгийн номин чимэг, Нямтаашрын Номтой баяр, Эрдэнэ үлгийн Од баяр, Ганбатын Очрбат, Лувсан намсрын Оюун Эрдэнэ, Даваа Хүүгийн Пүрэв Даваа, Бөхчлөөний Пүрэв Дорж, Пүрэв Жавын Сайн Зориг, Цэндийн Сандаг Очор, Отгоны Саран Чулуун, Мягмарташийн Сарнай, Цэвэг Доржийн Туваан, Буяагийн Тулга, Ган Зоргийн Тэмүүлэн, Агуан Лувсангийн Ундраа, Болдын Уянга, Гончиг Доржин Уянга шиг, Одонгийн Цогтгэрэл, Лутаагийн Инх Насан, Мөнхчлөөний Инх Цэцэг, Сүхбаатарын Эрдэнэ нутнаар чуулганыхаа хуралдаанд хүрэлцэн ирсэн, эрдсэндээ орсон. Өнөөдөр цаг хугацаатай олон асуудлуудаа цаг алдахгүйгээр хилцмээр байна гэд манай мөчөө гишүүн төрийн албан агштын цалин тэтгэврийн цалингийн асуудлаар, багш нарын тавиад байгаа хүсэлтийн асуудлаар за ийм олон асуудлууд хүлээгдэж байгаа шүү. Манай Эрдэнэ нут гишүүн үйлдвэрчний эвлэлийн тавиад байгаа асуулт санал, Ахмадын тэтгэврийн асуудлаар за дээрэс нэмээд одоо энэ өвөлжилт бас хүндэрч болзошгүй байгаа учраас энэ асуудлыг төсвөө яаралтай бас 2 дугаар хилцүүлгээ явуулъя гэд бид бас нэлээдгүй хүлээж байна. Өнгөрсөн 7 хоногийн чуулганаар төсвийн 2 дугаар хилцүүлэг явах ёстой байсан. Харамсалтай засгийн газрын асуудал яг орж ирээд, зэрэгцэж бас орж ирээд, үүнтэй холбоотойгоор төсвийг хэрвээ дэмжихгүй гэдэг байдгийн юм уу шийдвэр гарах юм бол хааш нь буцаах нь их хүнд нөхцөл байдал үүсгэж байсан. Тийм учраас Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэрвээ төсвийг 2 дугаар хилцүүлэг дээр Улсын хурлын гишүүд олон нийтийн дунд хилцүүлэг явуулсан эцэст энэ төсвийг буцаана гэдэг шийдвэр гаргах юм бол засгийн газар 3 хоногийн дотор буцааж өргөн барих ёстой байгаа. Гэвтэл энэ үед засгийн газрын асуудал яригдж байгаа цаг үед төсвийн асуудал хилцэхэд хүндрэлтэй байна гэд үнийг бид нар хилцүүлгийг 7 хоногоор хойшлуулъя гэдэг саналыг даргын дээрх төсвөлдөр төсвийн байнгын орооны дарга гаргаснаар дэмжигдэж өнгөрсөн 7 хоногийн хилцэх асуудлаас хасагдаж энэ 7 хоногт эхэлсэн. Гэхдээ бид нар төсвийн 1-р хилцүүлгүүдийг ихэнх өмнө жилүүдэд харахад 9 сарын 15-16 хавцаанаас эхлүүлж исэн байна. Тэгэхээр энэ жил бол өмнөхөөсөө илүү их оройтсон зүйлүүд байхгүй. Гэхдээ үүнээс бид нар бол оройтч бас болохгүй. Нөгөө талдаа энэ бол цаг хугацаатай асуудал байгаа учраас Тиймээс гишүүд чуулганыхаа хуралдаанд орж ирээд энэ гишүүд бол хуулиа дээдлээд чуулганыхаа хуралдаанд цагтаа ирээд оролцоод үгээ хэлэх гээд саналаа хэлэх гээд сууж байна Улсын хурлын гишүүдээ. Тийм. За энийг сайн үгийн Ганбаатар гишүүн бас хэлж байна тахим дотор. Одоо албан тушаалаараа барьцаалж төсвийг өнөөдөр ингэж гацааж болохгүй. Төсвийн асуудал бол нийт ард түмний эх жил бид нар тэтгэвэр яахын, цалин яахын, тийм ээ? Тий, их хурлыг барьцаалж ингэж төрийн үйл ажиллагаа гацааж улс орны гацааж болохгүй. За өмнөх жилүүдэд бол ингэж исэн байна Улсын хурлын гишүүдээ. За 2001-д хилцүүлгийг явуулж исэн цаг хугацаа дуртахад 2024 онд 10 сарын 17-нд 1-р хилцүүлгийг явуулж исэн байна. 2021 оны төсвийн хилцүүлгийг 2020 оны 10 сарын 16-нд 1-р хилцүүлгийг явуулж исэн байна. 22 онд болохоор 22 оны төсвийг 21 оны 10 сарын 14-нд бид нар явуулж эхэлж исэн байна. За 23 онд болохоор үндэсний аудитын газраас 10 сарын 17-нд дүгнэлтийг ирүүлж исэн байна. За 2024 оны төсвийг бид нар 2023 оны 10 сарын 19-нд буюу энэс хойно 1-р хилцүүлгийг явуулж исэн.
Гэхдээ энэ бол үүнээс хойшоо бид нар явж исэн тохиолдол ер нь бараг байхгүй. За өнгөрсөн оны төсвийг 10 сарын 4-нд эхлүүлээд 8 сарын 30-нд ягаад бол өргөн барьсан. Эхлүүлээд за ингээд завсарлаад 10 сарын 18-наас үргэлжлүүлж исэн байна. Тэгэхээр энэ одоо үүнээс хойш байх юм бол бидний хувьд цаг хугацааны хувьд төсөв хилцэх ялангуяа яриад байгаа том өөрчлөлтүүдийг оруулахын тулд төсвийг нэлээдгүй задлж иж энэ өөрчлөлтүүдийг хилцүүлэхийн хугацаанд өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй байдаг. Хэдэн мянган хүний цалингийн асуудлыг бид нэр өөрчлөх гэж байна. Энэ бол ганцхан нэг төслөөс байдаг юм уу? Нэг замаас мөнгө хасаад нэг сургуулийн мөнгийг нэмье гэдэг асуудал биш. Олон салбарын төрийн албан агчдын цалингийн өөрчлөлтүүдийг оруулна гэдэг нэлээд томоохон хилцүүлэг явдаг учраас энэ тооцоол дээр суух, файл дээр ажиллахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Үүнээс хойшлох юм бол төсвийн хилцүүлэг бол явж чадахгүй. Ийм нөхцөл байдал харин үүсэн шүү. Засгийн газрын сайд нар улсын хурал төсвийг хилцэхгүй байна гэдээсэн. Одоо харин улсын хурал дээр орж ирж асуудлаа хилцүүлэхдээ нэг ч сайд нар одоогоор эрчинд ороагүй байна. Одоо 11 цаг 15 минут болж байна. За одоо сонгогдсон тойргоос нь зарлая. Тойргийнх нь одоо иргэд сонгогчид та бүхэн маань өөрснөө одоо нэн чухал юм асуудал хилцэхэд миний тойргоос сонгогдсон саяхан бидэнд хариуцлагатай ажиллана, хуулиа дээдлэн гэсэн улсын хурлын гишүүд нь хэр хариуцлагатай ажиллаж байна вэ гэдэгтэр өөрсдийнхөө та бүхэн маань дүгнэлтийг хийх баха. Одоо иргэд сонгогчид бол нэхур хянуур болсон. Ялангуяа өнөөдрийн улсын хурлын чуулганы хуралдааныг бол одоо маш олон хүмүүс үзэж ах шиг байна. Хэвлэл мэдээлэл олон нийт үүн дээр маш ач холбогдол анхаарал өгч байна. За нэгдүгээрт ерөнхий сайдын асуудал угаасаа орж байгаа. Хоёрдугаарт дээрэс нэмээд төсвийн асуудал орж байгаа. Төсвийн асуудлаас болоод Монголын үйлдвэрчний эвлэлийн одоо холбоо багш ажилчдын цалингийн асуудлаар за ахмадууд бол төсөв бараг өргөн барьсан цагаас ахуулаад тэтгэврийн асуудлаар тасралтгүй улсын хуралд засгийн газарт хүсэлт шаардлага тавьж байгаа. Удаа дараа одоо энэ асуудлыг бол хөндөж байгаа. Нэгдүгээр хилцүүлгийн үеэр олон гишүүд төрийн албан агчдын цалингийн нэмэгдэлгүйгээр энэ төсөв чинь явахгүй юм биш үү гэж хэлж байхад энэ төсвийн хилцүүлгийг бол бид нар олон нийтийн дунд хилцүүлсэн, авсан саналын дагуу боловсруулсан гэж хэлж ирсэн. За одоо ингээд яг төсвийн хилцүүлгийг явуулах гэхээр иргэд бухимдаад жагсаад төрийн албан агчдын цалин ялангуяа одоо багш эмчнэр гэдэг ингээ араас жагсаад ороод ирэхээр нэмэхгүй л болохгүй юм байна гэдэгт өөрснөө хүлээн зөвшөөрөөд тэгсэн мөртлөө шийдлээ хийх ёстой төсвийн хилцүүлгээ хийхгүй байна. За тэгэхээр одоо би тойргоор нь унших нь болох нь шүү. За нэгдүгээр тойрог Архангаа, Өвөрхангаа, Баян онгороос сонгогдсон гишүүдээс оюун сайхны Алтан гэрэл гишүүн гадаад томилтой байна. Сайн үгийн Ганбаатар гишүүн хүрэлцэн ирсэн байна. Батмөнхийн Батцэг гишүүн гадаад томилтой байна. Сайд Бүрбаатарын Мөнхтлөг гишүүн ирээгүй байна. Даштондгийн Ганбат гишүүн ирээгүй байна. Ганзоргийн Тэмүүлэн гишүүн ирсэн байна. Ганбатын Хос хоёр гишүүн ирээгүй байна. Дамдан сүрэнгийн Жаргал сайхан гишүүн ирээгүй байна. Даваагийн Цогтбаатар гишүүн ирээгүй байна. За тэгэхээр эдгээр гишүүд чуулганыхаа одоо эрдсэнд орох ёстой гишүүд гадаад томилт байхгүй. Тэгсэн мөртлөө чуулганыхаа хуралдаанд ирээгүй шүү. Бүрбаатарын Мөнх тулга, Даштондгийн Ганбат
Гамбатын хос баяр, Дамдын сүрэнгийн жаргал сайхан, Даваагийн Цогтбаатар нар чуулганыхаа хуралдаанд хуулийн дагуу хуулиа дээдлээд, сонгогчдоо дээдлээд, үндсэн хуульд заасан асуудлыг үндсэн хуулийн ядаж хүндэтгээд чуулганы хуралдаанд ирмээр байна. Хоёрдугаар тариг говь алтай завхан ховд усаа сонгогдсон Сандгийн Бямцагт сайд ирээгүй байна. Одонгийн Цогтгөрөл гишүүн чуулганыхаа эрцэнд орсон байгаа. Дарцэвгийн амар айсгалан дарга орсон байна. Бүгчлөөний пүрэв дорж дарга ирсэн байгаа. Батбутгын Чойжил сүрэн сайд ирээгүй. Банзрагчийн Төвшин гишүүн ирээгүй. Очир хотын Амгаланбаатар гишүүн ирээгүй. Батчаргалын Заяа ол гишүүн ирээгүй. Загживын Мөнд сайхан гишүүн ирээгүй. Инх хотын Болормаа гишүүн ирсэн байгаа. Төрийн байгуулалтын байнгын ороондоос өглөө оролцсон байгаа. За тэгэхээр өнөөдөр тойргийнхаа бараг 80,000 орчим саналыг авсан хүмүүс өнөөдөр албан тушаалынхаа асуудлыг ярих болохоор чуулгандаа суухгүй, төсвийнхаа асуудлыг ярих болохоор чуулгандаа суухгүй. За ингээд албан тушаалынхаа асуудлаар барьцаалаад улсын хурлын чуулганд суухгүй байна. За Сандгийн Бямцагт сайд эрдсэндээ ормоор байна. Чойжил сүрэн сайд эрдсэндээ ормоор байна. Өвлжилт эрчим хүчний салбарт хэцүү байгаах гэж би бодож байна. Өвлжилтийн асуудал, төсвийн асуудлыг хилцэх гээд байдаг. Таныг хүлээгээд байна улсын хурлын чуулган. За Банзрагчийн Төвшин гишүүн төсвийн асуудлыг одоо яг нь бол та ач холбогдолч анхаарч байгаа гэж би ойлгож байгаа. Чуулганыхаа эрдсэнд ормоор байна. Очир хотын Амгаланбаатар гишүүн ормоор байна. Баруун аймгаар энэ жил өвлжилт хүндрэхээр байна. Батчаргалын Заяа ол гишүүн эрдсэндээ ормоор байна. Батчаргалын Заяа ол гишүүн, Загживын Мэнд сайхан гишүүн эрдсэндээ ормоор байна. За 3 дугаар тойргийн гишүүд Булааны Бэйсэн гишүүн гадаад томилттой байгаа. Хажигбэрийн Жангабел гишүүн манай Баян Улгийн аймгийн сонгогчдоос 25,000 санал авч сонгогдсон хүн чуулганыхаа оролдоонд орж ирмээр байна. Телефоны Авбекер сайд цалин тэтгэврийн асуудал бол гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудал, төсвийн асуудлыг хэлцэх хэрэгтэй байна. Чуулганд орж ирж төсвийнхаа асуудлыг хэлцмээр байна. Та бүгдийн засгийн газрын өнөөдөр за Баян Улгийн гишүүд нь хуулиа дэдэлж чуулгандаа сууж ялангуяа үндсэн хуулийн дагуу хугацаатай үндсэн хуулийн нарийн дэвтэй горимтой асуудлыг хилцэхэд тойргийн гишүүд нь хэр оролцож байгаа талаар тойргийн гишүүдэд тойргийнхоосоо сонгогдсон гишүүдэд та бүхэн маань үнэлэлт өгүүлэлт өгөх баха. За ингээ Баян Улгийн гишүүдээс нэг нь гадаад томилттой, хоёр нь чуулгандаа ирээгүй. За 4 дугаар тариг Булган Хөвсгөл Орхон. За улсын хурлын 4 дугаар тойрог Булган Хөвсгөл Орхноос сонгогдсон Халтмаагийн Баттулга гишүүн чуулгандаа ирмээр байна. Лувсан Цэрэнгийн Инх Амгалан чуулгандаа ирмээр байна. Дамбын Батлут сайд чуулгандаа орж ирмээр байна. Батүлзийн Бат Эрдэнэ
чуулгандаа ирмээр байна. Үүрийн туяад орц сүрэнгийн үүрийн туяа гишүүн 52 мянган сонгогчтой санал авсан. За төсвийн асуудал хилцэж чинь. За тиймээс чуулгандаа орж ирмээр байна. За Лавгийн Мөнхбаатар гишүүн чуулганыхаа эрдсэндээ орсон. Жадамбын Батэрдэн дараах чуулганыхаа эрдсэндээ орсон. Цэрэнбэлийн Даваа сүрэн гишүүн чуулганыхаа ярилцсанд орсон байгаа. Тэгэхээр энэ тойргийн 5 гишүүн чуулганыхаа ярилцсанд ормоор байна. Та бүгдийн Булган Хөвсгөл Орхон аймгийн дуу хоолой төсөв хилцэхэд энэ асуудал хилцэхэд та бүгдийн дуу хоолой энэ орон нутгийн дуу хоолой чуулганы ярилцсанд бас байх ёстой шүү. 5 дугаар тойрог Дархан улс Сэлэнг Төв аймаг Болдын Жавхлан сайд байхгүй байна. Эрдсэндээ орж ирээгүй. За Цэвэг Доржийн Туван гишүүн байхгүй байна. Далаанбаатар төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга төсөв хилцэх гээд байна. Та чуулгандаа орж ирмээр байна. Төсвийн сөрөг хүчнээс заавал томилогддог чухал дэд хорооны дарга хүн төсвийн асуудал хилцэх гэж байхад өнөөдөр засгийн газрын асуудлаар ингээ барьцаалаад чуулгандаа ч суухгүй, ирж оролцохгүй, төсвийн асуудлаа хойш нь тавиад ахиад түлхээд байж юусэн болохгүй. Жадамбын Инх Баяр сайд чуулганыхаа эрдсэнд орж мормоор байна. За Буяагийн Тулга гишүүн ирсэн байна. Гонгорын Дандным сайд орж ирмээр байна. Сүхбаатарын үүдэн сууж байна уу? За Сүхбаатарын Эрдэнэболд гишүүн орж ирмээр байна. Сүрэн Жавын Лүндэг гишүүн орж ирмээр байна. Чинбатын Ундрам сайд орж ирмээр байна. Жигждийн Бат Жаргал дарга орж ирмээр байна. Энэ бүсийн Дархан улс Сэлэнг Төв аймгийн гишүүдээс тулаг гишүүнэл байгаа юм байна. Өнөөдөр чуулгандаа. Бусд нь бол бүгдээрээ энэ үндсэн хуулийн цаг хугацаатай асуудлыг хилцэхэд оролцохгүй, төсөв хилцэхэд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна гэж танаа тойргийн гишүүдэд ч ойлгогдсон шүү гишүүдээ сайд нараа. Хамгийн олон сайдтай тойрог юм байна одоо. Тэгээ эндээс ганцхан л гишүүн орсон байна. 6 дугаар тойрог Дорнод Сүхбаатар Хинтэн аймгаас Тусны намсрын оюун эрдэнэ орсон байна. Мягмар сүрэнгийн Бадам сүрэн дарга байхгүй байна. Цагаан өгийн Идэр хот гишүүн ирсэн байна. Ухнаагийн Отхон баяр байхгүй байна. Лавг сүрэнгийн Сорон болд байхгүй байна. Шинэ баярын Бямс сүрэн байхгүй байна. Мөнгөн цагийн Ган хулиг гишүүн эрдсэндээ орсон байна. За зүүн бүсийн 7 гишүүнээс Тусны намсрын оюун эрдэнэ, Цагаан өгийн Идэр хот, Мөнгөн цагийн Ган хулиг гэсэн 3 гишүүн л эрдсэндээ орж чуулганыхаа хуралдаанд үндсэн хуулийн цаг хугацаатай асуудлыг хилцэхэд, төсвийн асуудлыг хилцэхэд цаг хугацаанд одоо эрдсэндээ орж бүртгүүлсэн байна. Мягмар сүрэнгийн Бадам сүрэн гишүүн, Ухнаагийн Отхон баяр гишүүн, Лавг сүрэнгийн Сорон болд гишүүн, Шинэ баярын Бямс сүрэн гишүүд чуулгандаа орж ирмээр байна. Энэ бол за Бямс сүрэн гишүүн яг орж ирж байна. За Бямс сүрэн гишүүн эрдсэндээ ороорой. За таныг Дорнод Сүхбаатар Хинтэн аймгийн сонгогчид яг одоо харж байна. За тэгэхээр эрдсэндээ орно уу та? Өнөөдөр үндсэн хуулийн цаг хугацаатай асуудал энэ нэг. Үндсэн хуулийн цаг хугацаатай асуудал нэгдүгürt хэлэлцэн. Хоёрдугаараас ахуулаад дандаа төсөвтэй холбоотой асуудлууд хэлцгээр байгаа. Тэгэхээр энэ бол бас цаг хугацаатай. Иргэд өнөөдөр олон нийт Сүхбаатарын талбай дээр жагсаад ордны гадаа суулт хийж яхад бид өнөөдөр санал суудлын асуудлыг яриад дахин нэг бид нар хойшлуулах цаг хугацаа байхгүй шүү. За 7 дугаар тойрог Говь Сүмбэр Дорн говь Дунд говь Өмнө говийн
бүс байна. За энэ тойргоос сонгогдсон Эренчин Бямбагийн Сэдвэрч гишүүн ирээгүй байна. Борхуугийн Дэлгэр сайхан сайд ирээгүй байна. Нанцдын Наранбаатар гишүүн ирээгүй байна. За Лувсан Бямбагийн Мөнх Баясгалан гишүүн өглөө маш эртсэндээ орсон. Мөнх Баясгалан гишүүн 9 цаг 19 минутанд эртсэндээ орсон байна. Цагаан овгийн Мөнхбат гишүүн ирээгүй байна. Аривчхан Эрдэнэ бүрэн гишүүн ирээгүй байна. Гомбын Ганбаатар гишүүн ирээгүй байна. За ингээд үндсэн хуулийн цаг хугацаатай мөн улсын төсөв мөн цаг хугацаатай асуудлыг хилцүүлэх араасаа дараалсан энэ олон асуудлыг хилцүүлэхэд говийн бүсээс 4 аймагаас нийтдээ ганцхан гишүүн өнөөдөр чуулганыхаа уралдаанд Лувсан Бямбагийн Мөнх Баясгалан гишүүн л ганцаараа эртсэндээ орсон байх шүү. Бусад гишүүдийн дуу хоолой төсөв хилцэхэд 6 гишүүнийхэн дуу хоолой энэ чухал асуудлуудыг хилцэхэд бас хэрэгтэй л байх гэж би бодож байна. Говийн бүс. За За 8 дугаар тойрог буюу нийс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Жигжид сүрэнгийн Чин бүрэн сайд ирээгүй байна. Батбөмбөрийн Инх баяр гишүүн ирээгүй байна. Пүрэв сүрэнгийн Наранбаяр сайд ирээгүй байна. Инх тайвны Бат амгалан сайд ирээгүй байна. За энд одоо тойргоос 5 хүнээс би л ганцаараа эртсэнд орсон байгаа. Тэгэхээр 3 сайдтай бас ийм тойрог. За дээрэс нэмээд Улаанбаатарын хүн амын хамгийн том дүүрэг, хамгийн их хүн амтай дүүрэг. Энэ дүүргийн дуу хоолой төсвийн хилцэх асуудалд, төрийн албаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудалд, ахмадын тэтгэврийн асуудалд, хөрөнгө оруулалт, боловсролын асуудалд хэрэгтэй байхаа та бүгд чуулганыхаа эрдсэнд орж чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангамаар байна. Хуулиа зөрчмөөргүй байна. 9 дугаар тойрог Баянгол дүүрэг. За Жаргал сайхны Зол Жаргал гишүүн хүн намаас сонгогдсон ирээгүй байна. Хасуурын Ган хоёрыг Төсвийн байнгын орооны дарга ирээгүй байна. Төсвийн асуудал хилцэх гэж Ган хоёрыг даргаад Төсвийн байнгын орооны даргагүй төсвийн асуудал хилцэжсэн биднэрт тохиолдол юу н байхгүй. Та чуулгандаа орж ирмээр байна. Жамблын Ганбаатар гишүүн чуулганыхаа эрдсэнд орсон байгаа. За ингээд Баянгол дүүргээс 3 гишүүнээс ганцхан Жамблын Ганбаатар гишүүн эрдсэндээ орсон чуулганыхаа үйл ажиллагаанд оролцож байна. 10 дугаар тойрог Сүхбаатар Чингэлтэй дүүргээс сонгогдсон 2 дүүргээс төвийн 2 дүүргээс сонгогдсон гишүүдээс Ням осрын Учрал сайд ирээгүй байна. Отгон шарын Бат Найрамдал ирсэн. Бат Найрамдал гишүүн чуулганыхаа эрдсэнд орсон байгаа. За Цэндийн Баатар хүү гишүүн байхгүй байна. Баатар хүү гишүүн өвчтэй. За Нацаг доржийн Батсүмбэрл гишүүн орж ирмээр байна. Дамдны Цогтбаатар Хууль зүйн байнгын орооны дарга орж ирмээр байна. Хүүгийн Болормоо гишүүн Улсын хурлын чуулганы хуралдаанд оролцмоор байна. Өнөөдөр 2 дүүрэг нэгдсэн нийтдээ 6 гишүүнээс чуулганы хуралдаанд ганцхан Отгон шарын Бат Найрамдал гишүүн оролцож байна. Төсвийн асуудал хилцэх гэж байгаа. За дээрээс нэмээд үндсэн хуулиар тусгайлан бүр цаг заасан ийм асуудал хилцэх гэж хахад оролцоогоо хангах нь Улсын хурлын гишүүн та энэ 2 дүүргээс саналын авч сонгогдсон хүний таны үүрэг юм аа. Энэ нь сайн дураа хийхээр ажилдаг, сайхан дураа хүрхээр хийдэг, сайн дурын ажил ерөөсөө биш ээ. Эндээс цалин авж байгаа, мандат авж байгаа ийм үүрэг таны хуулиар заасан таны үүрэг шүү. Сонгон хайрхан дүүрэг 11 дугаар тойрог. Инх баярын Бат Шугар сайд байхгүй байна. За манай Бат Шугар сайд уг нь гишүүн байхдаа их сайн чуулгандаа суудаг байсан. За өнөөдөр байхгүй байна.
Норвын алтан уяг гишүүн орж ирмээр байна. Ерөнхий сайд байсан хүн ялангуяа чуулганы үйл ажиллагаанд ямар чухал вэ гэдгийг бас сайн мэдж байгаа. Наран цэцгийн алтан шагаа гишүүн ирсэн байна. Пүрэв жавын сайн зориг гишүүн ирсэн байна. Чинбатын номин гишүүн ирсэн байна. За ингээд Улаанбаатар хотын 2 дахь том дүүрэг, сонгон хайрхан дүүргээс 5 гишүүнээс Наран цэцгийн алтан шагаа, Пүрэв жавын сайн зориг, Чинбатын номин нарл чуулганыхаа хуралдаанд орсон байна. Энх хоёрын Батшугар сайд та сонгогчдоо хүндэтгэж улсын хурлын хүлцэн ирсэн байгаа одоо эрдсэндээ орсон байгаа гишүүдэд хүндэтгэж таныг одоо чуулганы хуралдаанд оролцсон уу гэж урьж байна. Норвын алтан уяг гишүүн таныг бас урьж байна. Одоо чуулганыхаа хуралдаанд оролцсон уу гэж. 12 дугаар тойрог хан уул дүүргээс сонгогдсон тогтнолын мөнх сайхан гишүүн чуулганыхаа хуралдаанд ирнэ. Эрүүл мэндийн салбарт асуудал их байгаа. Та өөрөө сайдаар ажиллаж исэн хүн. Энэ асуудлыг шийдэх төсвийн хилцүүлэг явах гэж байна. Эрүүл мэндийн салбарт сэтгэлтэй, эрүүл мэндийн салбарт ажиллаж исэн, эрүүл мэндийн салбарыг сайжруулах юмсан гэсэн сэтгэл зүрэхтэй олон одоо гишүүд энд сууж байна. Асуудлыг ярьж байна. Эрүүл мэндийн салбарын асуудлыг ярьснаасаа болоод хүртэл одоо муудалцаж асуудал нь хүртэл тэр үтэл ёсцуудгийн байнгын хорондор манай Ганмаа гишүүний асуудал очсон. Гэтэл эрүүл мэндийн асуудлыг ярих гэхээр эрүүл мэндийн сайдаар ажиллаж исэн хүн өнөөдөр улсын хурлын чуулганда ирэхгүй төсвийн асуудал дээр хойш нь тавиад эрүүл мэндийн салбарын төсөв санхүүжилт, эрүүл мэндийн салбарын асуудал, төрийн албан эрүүл мэндийн салбарынхны цалингийн асуудал болж гин гэж үзэж хайж болохгүй хаа мөнх сайхан гишүүнэ. Та орж ирмээр байна. За Лодо самбуу гишүүн, Чулуун бэлгийн Лодо самбуу гишүүн орж ирмээр байна. Парламентын арчлалыг бэхжүүлэх, парламентын арчлалын тухай та маш сайн мэднэ. Парламентын үйл ажиллагаа хэвэн явагдах. Засгийн газартаа парламент нь барьцаалагдахгүй, засгийн газрын гишүүдээс найгаад улсын хурлын гишүүд нь чуулгандаа сууж чадахгүй ийм нөхцөл байдал үүсч хизээж болохгүй шүү. Энэ бол бас арай л одоо үндсэн хууль тогтоомжийг 100% яг үнийг хэлэхэд одоо энэ зөрчсөн асуудал болно шүү. Бид нар өнөөдөр хуулийн асуудлуудаа л хилцмээр байна. Төрийн байгуулалтын байнгын ороо өглөө эрт хуралдсан. За мөнх Чулуун бэлгийн Лодо самбуу гишүүн орж ирмээр байна. Жууквын алдар чахлан гишүүн ирсэн чуулганыхаа хуралдаанд сууж байна. Хангууллын сонгогчдод танилцуулахад. За Багнуур Банхангаа Налах дүүргийн сонгогчдод сонгогдсон 3 дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн сайн буйны амар сайхан сайд орж ирмээр байна. Улсын хурлын гишүүн Цэндийн сандаг очир төрийн байгуулалтын байнгын орооны дарга өглөө ирээд эрдсэндээ ороод төрийн байгуулалтын байнгын ороогоо хуралдуулаад шийдвэр нь гараад одоо хамгийн түрүүнд уншид танилцуулах хэрэгтэй байгаа. Тэгээ ингээд танилцуулах гай төрийн байгуулалтын байнгын ороо өглөө эрт эрцээ бүрдүүлээд хуралдсан олон гишүүд өнөөдөр бусдыгаа хүлээгээд ингээд сууж ус болохгүй. Төрийн ажилч гэсэн яг үүнийгээ дагаад гацдаг. Одоо төсөв танилцуулна гэж сангийн яамны олон төрийн албан агчид ордон дотроос хүлээж байгаа. Тэгэхээр төрийн ажилч гэсэндээ яам тамгын газрынхны ажилч гэсэндээ яг ингээд гацдаг. Одоо төсвөө танилцуулнаа гэдээ бараг салбарын яам болгон төрийн ордонд ирсэн. Тийш үү? За үндсэн хуулийн 20 дугаар заалтаар бас улсын хурлын гишүүн та хинээс ч айхгүйгээр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэгээ эрдсэндээ орох эрхтэй, үүрэгтэй. За одоо хүрлцэн ирж байгаа Наранбаатар гишүүндээ баярлалаа. Батчаргал гишүүндээ баярлалаа.
Өөрийн Туяа гишүүндээ баярлалаа. Соронзон болд гишүүнд баярлалаа. Инх төвшин гишүүнд баярлалаа. Батлууд сайдтай баярлалаа. Дамдны ям сайдтай баярлалаа. Хэрлэн гишүүндээ баярлалаа. Иргэдэл даргатаа баярлалаа. Мөнх сайхан гишүүндээ баярлалаа. За Бачаргал гишүүнээ үндсэн хууль зөрчсөн үгүйг Бачаргал гишүүн бас шийддэг байгаа. Тэгэхээр та улсын хурлын чуулган дээр үг хэлэх эрх хүнд байдгүй гэхээр микрофон аваад эрдсэндээ ороод саяны миний дурдсан инх төвшин гишүүн, Бачаргал гишүүн, Мөнх сайхан гишүүн, Наранбаатар гишүүн, Хэрлэн гишүүн, Батлууд сайд, Дамдны ям сайд нар чуулганы танхимд орж ирсэн мөртлөө эрдсэндээ орсонгүй. За энэ бүх асуудлууд бол чухал биш гэж үзэж байгаа юм шиг байна. Гадаа жагсаж байгаа хүмүүс цалин тэтгэврийн асуудлыг хэлцээ гэсэн иргэдийн санал хуралдаа өглөө эрт ирээд төрийн байгуулалтын байнгын орооныхоо хуралдаанд оролцсон намын төлөөллүүд улсын хурлын чуулганд өнөөдөр цагтаа ирсэн, эрдсэндээ орсон асуудлаа яри аймаг орон нутгадаас тойргоос ярьж ийн гэсэн гишүүд ашгүй за Жаданбын инх баяр сайд орж ирсэн байна. Эрдсэндээ орно та. Танаас салбар энэ өвөл одоо бас асуудалтай байгаа төсөв мөнгөний асуудал хэрэгцээ шаардлага байгаа хаа гэж бодож байна. За үндсэн хуулийн зөрчлийг Бачаргал гишүүнд шийддэггүй. Инх баяр гишүүнч мэддэггүй шүү. Үндсэн хуулийн цэцэл ганцхан үндсэн хуулийн зөрчил гэдгийг тогтоодог байгаа.
За улсын хурлын гишүүдээ засгийн газрын асуудал дээр хувь гишүүн та бүгдийн байр суурь одоо та бүхэн чуулганд орж ирэхгүйгээр илэрхийлэх биш. Улсын хурлын чуулгандаа суугаад дэмжихгүйгээ коноптол одоо илэрхийлдэг. Сая төрийн байгуулалтын байнгын хорон дээр энэ асуудлаар улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор явуулахад дэмжээгүй буюу гэж одоо төрийн байгуулалтын байнгын хорооны ихэнх гишүүд нь үзэж төрийн байгуулалтын байнгын хороо энэ саналаа улсын хурал дээр танилцуулахар байгаа. Гэтэл төрийн байгуулалтын байнгын хорооны одоо болон ер нь ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн гишүүд энд орж ир саналаа өгч болно. Дэмжээгүй гишүүд саналаа өгч болно. Дэмжээгүй саналыг дэмжээгүй саналыг дэмжихгүй байханд бүгд та бүгд ирэх байгаа. Үүнийг бол өнөөдөр ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүйгээр улсын хурлын чуулганд суухгүйгээр та бүхэн байр сууриа илэрхийлэх биш. Тойргийн сонгогчид чинь өнөөдөр дээрээс нь нэмээд манай намын жагсаалтаар сонгогдсон сонгогчид энэ намыг дэмжигчид энд конопо дарж асуудал байр сууриа илэрхийлнэ үү гэж сонгосон байгаа. Гэтэл өнөөдөр хүүхдийн тоглоом маягтай өнөөдөр энд орж ирж чуулгандаа суухгүй, эрдсэндээ суухгүй, улс орон даяар нэрээ дуудуулна гэдэг бол энэ бол байж болохгүй. За ингээд орж ирээд энэ асуудал бид нар оролцохгүй дараагийн хэлцэх асуудлуудыг ч гэсэн тэгэхээр хойшлно гэсэн ийм үр дагаварт хүрчээд одоо саяны хэдэн гишүүд бол гарч явлаа. Энэ дотор ялангуяа нийгэм эдийн засгийн хувьд тулгамдаад байгаа асуудлуудыг төсвөр шийдвэрлэх нэгдүгээрт, хоёрдугаарт ахаад үндсэн хуулиар цаг хугацаатай 10 хоногийн дотор хилцэн ч дуусах ёстой энэ асуудлыг хилцэх үүрэг нь улсын хурал байхад улсын хурлын гишүүд чуулганыхаа уралдаанд орж ирэхгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүйг орж ирээд дэмжих саналаа өгөх нь засгийн газрын гишүүд та бүгдийн бүрэн эрх. Тэгэхээр засгийн газрыг ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг байр суурь төрийн байгуулалтын байнгын хорооны ихэнх гишүүд гаргасан байхад сайд нар нь орж ирэхгүй дэмжихгүй гэдэг санал гаргаад байгаа нь засгийн газраа огцруулъя гэд байгаа мó одоо энэ үнийг нийгэм олон нийт ч ойлгохоо байж ах шиг байна шүү засгийн газрын сайд нараа. Та хэд бол олуулаа 20 хэдүүлээ. Бойкотлж одоо улсын хурлын үйл ажиллагааг бүрэн гацааж байна. За ингээд засгийн газрын сайд нар ч одоо нэг байр суурьтай гэдэг ингэхэд сөрөг хүчний нам болсон ардсан намын зарим нөхдүүд маань үүн дээр яагаад ямар ч байр суурь илэрхийлэхгүй гэд байгааг ардсан намын гишүүд сонгогчид та бүхэн маань өөрснөө харж байгаа харах байхаа гэж би бодож байна. За Монгол Ардын намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээс Лувсан Жамц гэсэн тойрогтой эрдсэндээ ирсэн байна. За Мөгчлөөний инх цэцэг гишүүн ирсэн байгаа. Чимбаатрын Анар гишүүн байхгүй байна. Отгоны Саран Чулуун гишүүн ирсэн байна. За сая улсын хурлын чуулганд улсын хуралд шинжлэх ухааны салбарын төлөөлөл бол сонгогдсон манай иргэдэл гишүүн орж ирээд эрдсэндээ орсонгүйгээр гарчлаа. За энэ чухал асуудлыг хилцэхэд ялангуяа аль нэг талыг баримтлах байх нь таны эрх. Гэхдээ одоо чуулгандаа суух нь бол хувь гишүүний үүрэг байгаа шүү. Дөгрийн иргэдэл гишүүн та чуулганыхаа эрдсэнд орно уу?
За Даваа самбуугийн Ганмаа гишүүн ирсэн байна. Сүхбаатарын Эрдэнэбат гишүүн ирсэн байна. Минцайхны Мантхаа гишүүн ирсэн байна. Миндбаярын Мантхаа гишүүн ирсэн байна. За түрүүн Зарц цэрэнгийн инх түшин гишүүн орж ирээд гарлаа. Эрдсэндээ орсонгүй. Та эрдсэндээ орно уу? Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчээр ажиллаад бизнесийн салбарын дуу хоолой болж бас энэ чуулганд сууж байгаа. Энэ төсвийн асуудал хилцэж байгаа олон асуудлууд, мөнгөний бодлого хэмжлэлийн эдгээр асуудлууд бизнесийн салбарынханд нэн чухал баха. Энэ асуудлыг бид нар дахиж хойшлуулж болохгүй. Болдын уянга гишүүн ирсэн байна. За боловсролын салбарын төлөөлөл болж улсын хуралд манай сонгогдсон Жанчвын Галбадрах гишүүн та чуулганыхаа хуралдаанд сууна уу? Эрдсэндээ орно уу? Багш нарын асуудал, цалингийн асуудал өнөөдөр ярих гэж байгаа энэ цаг үед сандал суудлын хэдүүлэн асуудал яриад ингмээргүй байна гэж маш олон хүмүүс ийшээ мессеж бичиж шүү над руу. За дээрэс нэмээд одоо манай тойргоос гэхэд над руу бол маш олон хүмүүс бичиж байна. За Аюуши Ариун зай гишүүн ирсэн байна. За Баяр Магнайн Баярбаатар гишүүн ирсэн байна. За Бадарчин Хэрлэн гишүүн түрүүн орж ирээд гарчлаа. Та чуулганыхаа хуралдаанд оролцсон уу? Та бас боловсролын салбарын төлөөлөл гэж ойлгож байгаа. Тэгэхээр төсвийн асуудал хилцэх гэж байгаа. Дээрээс нь нэмээд төрийн албан агчдын цалингийн асуудал хилцэх гэж байгаа энэ цаг үед манай жагсаалтаар энэ салбараас сонгогдсон ялангуяа гишүүд та бүгдийн дуу хоолой хэрэгтэй баха. Оролцмоор байна, ирмээр байна. За Дулмын Бум Учир гишүүн та чуулганыхаа хуралдааны эрдсэнд орно уу? Монгол Ардын намын мянган гишүүдийн саналаар өнөөдөр бас улсын хурлын гишүүн болсон. Энэ цаг үед үндсэн хуулийг хүндэтгэнэ дээдлэнэ гэж бид тангараг өргөсөн гишүүд үндсэн хуулийн цаг хугацаатай асуудлыг хилцэх гэж байхад чуулганыхаа хуралдаанд оролцохгүй байх эрх хүнд ч байхгүй. Энэ бол одоо хуулиар улсын хурлын гишүүдэд өгсөн даалгасан үүрэг байгаа. Тэм учраас Дулмын Бум Учир гишүүн та чуулганы хуралдаанд эрдсэндээ орно уу? Чуулгандаа сууна уу? За Од сүрэнгийн Номин Чимэг гишүүн чуулганыхаа эрдсэндээ орсон. Сархаадын Зүлфгар гишүүн орсон. Хөрөлбаатарын Баасан Жаргал гишүүн эрдсэндээ орсон. Чимбаатрын Анар гишүүн байхгүй байна. Та чуулганыхаа эрдсэнд орно уу? Өнөөдөр олон чухал асуудлуудыг хилцэх гэж байхад бас одоо таны салбарын дуу хоолой хэрэгтэй баха. За эдгээр гишүүдийг одоо чуулганыхаа эрдсэнд орохыг та бүгдээс энд хүрэлцэн ирсэн, цагтаа ирсэн, эрцээ бүрдүүлсэн, та бүгдийн төлөө санал өгсөн энэ намын жагсаалтыг дугуулсан мянган иргэд сонгогчид та бүгдээс хүсэж байна, шаардаж байна. За улсын хурлын Лувсан ямын Ган Төмөр гишүүн Ардсан намаас одоо сонгогдсон эрдсэндээ орсон байгаа, ороогүй байгаа жагсаалтын гишүүдийг танилцуулъя.
Ган төмөр дарга эрдсэндээ орсон л усны ямын Салдангийн одон туяа гишүүн байхгүй байна. За Жамбын Батсуур гишүүн байхгүй байна. За Саруул сайхны Цэнгүүн гишүүн өвчтэй байна. Үлзий өвгөн Шижир гишүүн гадаад томилттой байна. Жудгийн Баярмаа гишүүн эрдсэндээ ормоор байна. Та олон чухал асуудал дээр хүчтэй байр сууриа илэрхийлдэг. Энэ асуудал дээр эрдсэндээ орж үгээ хийлж, дэмжин дэмжихгүй конопо дарж, үндсэн хуулиар заасан нарийн зүйл залттай асуудал дээр та байр сууриа илэрхийлж оролцсон уу? За Баясгалан гишүүн гадаад томилттой байгаа. Жаданбаагийн Баясгалан гишүүн гадаад томилттой байна. Дор зодын Игт Туяа гишүүн та чуулганыхаа эрдсэнд орж намынхаа гишүүд дэмжигчдийн дуу хоолой болж өнөөдрийн цаг хугацаатай нийгмийн хүлээлттэй асуудалд оролцсон уу? За Тэмүүжин гишүүн, Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн та хууль зүйн сайдаар ажиллаж исэн хүний хувьд ялангуяа хууль зөрчсөн гэдэг олон асуудлуудаар үнэлтэйгээр өргөн барьсан нэгдүгээр асуудал. За хоёрдугаар дээрээс нэмээд хуулийн дагуу бас хилцэх ёстой төсөв мөнгөний бодлоготой холбоотой асуудлуудаар намынхаа гишүүд иргэд сонгогчдын дуу хоолой болж чуулганыхаа эрдсэнд орж дуу хоолой хүргэмээр байна. За Бадамдоржин Фонслмаа гишүүн та чуулганыхаа уралдааны эрдсэнд орно уу? Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд за бас намын эмэгтэйчүүдийн дуу хоолой болж улсын хурлд сонгогдсон Фонслмаа гишүүн та чуулганыхаа эрдсэнд орж асуудлыг дэмжин дэмжихгүй гэдэгт аль нэгийг нь энд шахаад байгаа асуудал биш. Энэ бол үндсэн хуулийн цаг хугацаатай асуудал учраас үндсэн хуулийг дээдлэнэ гэж тангараг өргөсөн гишүүд үндсэн хуулийн цаг хугацаатай асуудалд ядаж цагтаа ирээд чуулганыхаа эрдсэнд ороод дуу хоолойгоо өргөөд дэмжих дэмжихгүй байх нь гишүүн таны эрх. Энүүнийг бол бид заавал ингэдэг гэж биш. Гол нь энд цаг хугацаатай асуудал цагтаа эрдсэндээ ороод дуу хоолойгоо өргөөд микрофон дээр өөрийнхөө саналыг хэлгээд хүсвэл за ингээд чуулганыхаа хуралдаанд оролцооч. Ирсэн байгаа бусад гишүүдэд хүндлээч. Өнөөдрийн чуулганы хуралдааныг үзэж байгаа олон иргэдийг хүндлээч гэж хүсэж байна. За Эрдэнэлгийн Одоор гишүүн ирсэн чуулганыхаа эрдсэнд орсон байж байгаа. Чуулган эхлэхээс албан ёсоор эхлэхээс 20 орчим минутын өмнө чуулганыхаа хуралдааны эрдсэнд орсон байна. За улсын хурлын гишүүн Пүрвийн Батчим гишүүн та эрдсэндээ орно уу? Өнөөдөр олон асуудлуудыг хилцэж байгаа энэ чухал хуралд бас бизнес эрхлэгч намынхаа эмэгтэйчүүдийн дуу хоолой олсон таны дуу хоолой байх ёстой хаа. Та чуулганыхаа эрдсэнд орно уу? За Ганбатын Очрот гишүүн эрдсэндээ орсон байна. Батбаярын Жаргалан гишүүн эрдсэндээ орсон байна. За Амгаланбаатарын Ганбаатар гишүүн та эрдсэндээ орно уу? Та хилцэх асуудлыг дэмжих дэмжихгүй байр суурь бол таны хувь хүний бүрэн эрх, үндсэн хуулиар танд олгогдсон бүрэн эрх. Гэхдээ огт оролцохгүй байх нь харин хууль зөрчсөн асуудал. Үндсэн хууль зөрчсөн
асуудлаас бусад ер нь асуудалдаар улсын хурлын гишүүн та заавал чуулгандаа оролцох ёстой. Чуулганыг хайж явах ч ирэх байхгүй гэж Монгол Улсын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийг бүгдээрээ дагаж мөрднө гэж үндсэн хууль болон бусад хуулиудыг дагаж мөрднө гэж тангараг өргөсөн бидний үүрэг байгаа. Тэм учраас Амгаланбаатарын Ганбаатар гишүүн та энэ Монгол ардчилсан намын жагсаалтыг дуулсан мянган гишүүд сонгогчдын саналыг хүндэтгээд чуулганы хуралдаанд оролцсон уу? За Цэнцүрэнгийн Мөнхчээ гишүүн чуулганыхаа хуралдаанд оролцож байна. Чуулганы хуралдаанд оролцохоос гадна чуулганы хуралдааныг лайвд жах шиг байна. Өнөөдөр яг бодит байдал юу болж ийн вэ гэд. Ялангуяа энэ боловсролын салбарын асуудлыг төсвийн асуудлыг хурдан хэлцмээр байна. Энэ асуудлыг хурдан хэлцгийн тулд эрцээ бүрдүүлж бүгдээрээ орж ирмээр байна гэж бас ярьж байгаа. Тийм учраас манай улсын хурлын гишүүд эрдсэндээ яаралтай орно. За үндэсний эвслийн дарга Нямтаашны Номтой 2 гишүүн эрдсэндээ орсон байна. Улсын хурлын гишүүн Агван Лувсангийн Ундраа эрдсэндээ орсон байна. Улсын хурлын гишүүн Даваа өвгийн Пүрэв Даваа эрдсэндээ орсон байна. Улсын хурлын гишүүн Мягмар Ташийн Сарнай эрдсэндээ орсон байна. Үндэсний эвслээс 100% эрдтэйгээр тангараг өргөсөн үндсэн хуулийнхаа асуудлыг хуультай цагтаа асуудлыг цагтаа хэлцэх нь зүйтэй гэсэн байр сууриар 100% эрдтэйгээр оролцож байна. За хүн намын 8 гишүүдээс Тогмодын Дорж ханд сайд та эрдсэндээ орно уу? За Лутагийн их насан гишүүн эрдсэндээ орсон байна. За Пүрэв Жавын Ганзөрөг зөвлөлийн дарга та эрдсэндээ орно уу? Хүн намаас сонгогдсон Наранбаяр сайдын боловсролын салбарын асуудал нэг хүнд байгааг та сайн мэдж байгаа. Өчигдөр бас нэлээдгүй асуудлуудыг үйл дүршний эвлэлтэйгээ сүүлийн хэд хоног засгийн газрын зүгээс бас ярьж ах шиг байна. За энүүний төсвөдөр төсвийн хилцүүлгийн явцад сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа. Үүнийг бид нар хилцэх ёстой байгаа. Энэ асуудлаас нэгдүгээр асуудлаас үүдээд ингээд дараагийн асуудлууд бол хилцэх боломжгүй болж байна. За Гончиг Дорж Уянг шиг гишүүн эрдсэндээ орсон байна. Найдлаа гишүүн гадаад томилтой яваа. За Баатар Жавын Мөнх соёл гишүүн эрдсэндээ орсон байна. Пүрэв сүрэнгийн Наранбаяр сайд та эрдсэндээ орно уу? Энэ бол сандал суудлын асуудал гэхээсээ илүүтэйгээр үндсэн хуулийн цаг хугацаатай асуудал шүү. За хүн намын гишүүн Жаргал сайхны Зол Жаргал та эрдсэндээ орно уу? Өнөөдөр таны ярьдаг, таны шүүмжилдэг олон асуудлуудыг хэлцэх нэн чухал чуулган дээрээс нэмээ үндсэн хуулийн цаг хугацаатай 10 хоногийн дотор хэлцэх ёстой чуулган хэлцэж эхлэх гэж байхад өнөөдөр үүнийг бойкотлоод байх шаардлага бол байхгүй хаа гэж бодож байна. Тийм учраас таныг эрдсэндээ орно гэж урьж байна. Наранбаяр сайдыг бас манай Баян Зүрх дүүргийн олон сонгогчид чуулганда орж ийн үгүй юу, хуулиа дээлдэг юм үгүй юу гэдгийг харж байгаа. Зол Жаргал гишүүнийг Баянгол дүүргийн сонгогчид бас харж байгаа хаа. За Иргэний зориг Ногоон намаас сонгогдсон Батын Батбаатар дарга КОП-той холбоотой олон улсын хуралд оролцож байгаа. Сая хэдхэн хоногийн өмнө
Өмнө одоо 3 дахь хүүхэдтэй төрүүлсэн мөнхтөрийн Нарантуя Наара гишүүн чуулганыхаа эрдсэнд ороод сая хүлээж агаад төр гарлаа. Хүүхдээ хүлчээд ирья гэд. Тэгэхээр одоо ядаж нялх хүүхдгөө хэдэн гишүүд маань бас үүнийг хүндэтгээд та бүхэн чуулганыхаа эрдсэнд орооч ээ. За ингээд Эренчинд оржин Батболд гишүүн та чуулганыхаа эрдсэнд орно уу? Иргэний зориг ногоо намыг дэмжсэн мянган гишүүд одоо иргэд сонгогчид танаа намын гишүүд та бүгдийг чуулгандаа оролц. Үүргээ ухамсарл, үүргээ биелүүл гэж сонгосон баг. Үндсэн хуулийн асуудал дээр бойкот хийх эрх танд байхгүй хаа. Тэм учраас таныг эрдсэндээ орно уу гэж одоо урьж гинэ. Танаа одоо энэ сонгосон мянган таныг сонгосон мянган сонгогчдын өмнөөс. За Замира гишүүн гадаад томилттой яваа сонгох байна. Замира гишүүн. За ингээд хүн намын иргэний зориг ногоон намын 4 гишүүнээс 2 гишүүн гадаад томилттой. Нарантуя Наара гишүүн бүрэн эрцтэй. Эренчинд оржин Батболд гишүүн чуулганыхаа хуралдаанд оролцоогүй. Ийм байдалтай байна. За ингээд одоо 12 цаг 14 минут болж байна. За энэ байдлаараа бол Улсын хурлын чуулганы хуралдааны нэгэн тухай хуулийг зөрчсөн гэд энэ чуулгандаа оролцоогүй хүндэтгэн үйлдвэрлэх шалтгаантаас бусад гэж байгаа. Тэгэхээр албан ёсны гадаад томилттой эсвэл өвчтөөгөөс бусад гишүүдийн хувьд чуулгандаа оролцох үүрэгтэй учраас Улсын хурлын чуулганы хуралдааны нэгэн тухай хуулийн дагуу энэ бол үндсэн хуулийн цэцэд хүртэл очих үр дагавартай шүү. Чуулганы хуралдаандаас орхиж гарах, оролцохгүй байхыг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр үүн дээр Улсын хурлын гишүүд та бүхэн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа бид өөрснөө хэрвээ зөрчих юм бол жирийн ард түмнээс бусад хуулиудыг дагах гэж шаардах хэцүү шүү. Тийм учраас та бүхэн өөрснөө энэ хуралдааны одоо дэгийг сахиулах ганцхан ийм гол хууль байдаг. Тэгэхээр энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангах нь та бидний үүрэг баха. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг жирийн иргэд бол мөрдөхгүй даахгүй. Үүндээ сууж та бүхэн дэмжихгүй байр суурьсаа илэрхийлэх нь таны эрх. Сөрөг хүчин дэмжихгүй байж болно. Энэ бол таны эрх. Бусад намуудын зүгээс ч гэсэндээ дэмжин үү, энэ асуудлыг дэмжихгүй байна уу, дэмжээгүйг дэмжин үү, дэмжээгүйг дэмжихгүй байна уу, дэмжсэнийг дэмжин үү, дэмжсэнийг дэмжээгүй байна уу гэдэг нь хувь гишүүн таны үндсэн хуулиар олгогдсон эрх. Харин гишүүн та чуулганыхаа хуралдаанд суух үүрэгтэй байгаа шүү. Тэгэхээр энэ бол миний эрх юмаа гэж бас арай бодож болохгүй байна. Улсын хурлын чуулганд тааллаараа Монгол улсын ерөнхийлөгчл өөрийн тааллаараа орж иж суух эрхтэй. Тэгэхээр би бол өнөөдөр 126 гишүүнээс өнөөдөр чуулганыхаа хуралдаанд оролцоогүй. Ийм олон гишүүд бол Монгол улсын ерөнхийлөгчтэй адилхан эрхтэй гэж өөрөө өөрснийгээ бас арай бодоогүй байхаа гэж бодож байна. Тэгэхээр та өөрийнхөө тааллаар биш чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тангараг өргөсөн үндсэн хуулийнхаа дагуу чуулганыхаа хуралдаанд ирж оролцсон уу? За төрийн байгуулалтын байнгын хороо нь сая бол санал хураалт явуулаад ерөнхий сайдтай ажиллаа хий гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл ерөнхий сайд ба засгийн газрын сайд нар нь гүрийгээд чуулганд орж ирэхгүй одоо энэ шийдвэрийг эсэргүүцсэд байгаа юм уу гэмээр чуулганыхаа тахинд орж ирэхгүй байгааг Улсын хурлын бушид гишүүд за тэгээд алдсан намч бүр ойлгохоо байх шиг байлаа. Бусад намуудын зүгээс ч гэсэндээ. Тэгэхээр та бүхэн хийхгүйгээд байгаа юм уу?
Сүүл хийнэ гэдэг байгаа мó. Энэ төрийн байгуулалтын байнгын хондын саналыг дэмжихгүй эсэргүүцээд байгаа мó. Иргэд олон нийтийг сонгогчдыг бас ингэж бухимдуулмаарг байна. Тэртээ дөрвөн нийгэмд өнөөдөр бухимд холон асуудлууд байна. За улсын хурлын гишүүдээ нэгдсэн хуралдаан бол 7 хоногт 2 л өдөр хуралддаг байгаа. За бусад өдрүүдэд даваа гарагт бүлгийн хурлуудтай. Тэгээ мягмар лавг одоо гаргуудад байнгын хоруудын голцоо хуралдаантай. За ингээ 2 өдөр чуулганы хуралдаан улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6-гийн 2-ын дагуу нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10 цагаас 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Гишүүд өглөө 9 цагаас эхлэн эрцэд бүртгүүлж хуралдаанаар асуудал хэлцэхэд бэлтгэнэ гэж одоо улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр заасан байдаг. За мөн бидний чуулганыхаа хуралдаанд оролцох ёстой шүү гэдгийг бас энэ хуулийн 7-гийн 5 дээр үүргэжүүлсэн байдаг. Ямар асуудал дээр одоо хайж гарахыг оролцохгүй байхыг хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр Монгол Улсын үндсэн хуулийн тодорхой залтыг илтэд зөрчсөн асуудал хэлсэн. Эсвэл Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх ийм тохиолдолд бол одоо намын бүлгийн эвсэл эсвэл гишүүд оролцохгүй байх түүнийг одоо орхиж гарахыг бол чуулганы хуралдаанаар хоригдсон зүйл залт байхгүй. Бусад тохиолдолд бол энэ хоёр асуудлаас бусад тохиолдолд бусад шалтгаанаар нам эвслийн бүлэг гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр заасан байгаа. Улсын хурлын гишүүн дэгийн тухай хуулиа хүртэл зөрчөөд өнөөдөр чуулганд даач ирэхгүй, эрдсэндээ ч орохгүй ийм байх нь өнөөдөр одоо маш зохисгүй шүү. Өнөөдрийн хуралдааныг бол онцгой анхаарч иргэд олон нийт үзэж ах шиг байна. Таны тайргийн сонгогчид, намайг дугуулсан иргэд олон нийт сонгогчид маш сайн харж байгаа шүү. Хинбэ гэдгийг хүмүүс бол хашир болсон. Яагаад вэ гэдэг үнслэг ч гэсэн бас ойлгож байгаа өнөөдөр.
За улсын хурлын гишүүдээ сая Бат жаргал нарын гишүүд хэвлэлийн хурал хийж надад бас албан хүсэлт ирүүлж энэ санал хураалт хууль зөрчиж гин гэсэн бас бичиг ирүүлсэн. За манай тамгын газраас тэрнийг судалсан байна. За энэ удаагийн санал хураалтыг төрийн байгуулалтын байнгын хороо ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гэсэн асуудлыг дэмжээгүй. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн. За ийм санал хураалт өнөөдөр анх удаа явж байгаа юм бишээ. Сая манай энд Чадамбын инх баяр сайд орж ирээд тайлбарлаад байна. Манай улсын хурлын тамгын газар, манай улсын хурлын холбогдох байнгын хорооны зарим референтүүд нь төдийгээс өдөө болтол ажиллаад бүх протоколууд үг гэсэггүй байна. За та бүхэнд би танилцуулъя гэж бодож байна. Өмнө нь яаж явж исэн бэ гэдгийг. 2017 оны 9 сарын 7-нд инх баяр гишүүнэ. За 2017 оны 9 сарын 7-нд Мие инх бол дарга тэр үед улсын хурлын дарга байсан байна. За тэр үед жаргал тулгын Эрдэнэт ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр хурал даргалаад ингэж хэлжсэн байна. Монгол улсын ерөнхий сайд үг хэллээ. Одоо санал хураалт явагдана. Гишүүд анхааралтай байх хэрэгтэй. Байнгын хороо Монгол улсын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэтийг огцруулах шаардлагагүй гэж үзснийг дэмжиж гисэн саналаар санал хураалт явуулъя. Санал хураалтад 73 гишүүн оролцож 31 гишүүн дэмжиж байнгын хорооны санал дэмжигдсэнгүй гэсэн байна. За тэгэхээр яг өнөөдрийн шиг нөхцөл байдал үүссэн. За үүний дараагаар энэ тогтоолоороо улсын хурлын чуулган дээр энэ төрийн байгуулалтын байнгын хорон дээр яваад за ингээд энэ байнгын хорооны саналаар улсын хурлын чуулган дээр мөн санал хураалт явагдчихсан байна. 2014 оны 11 сарын 5-нд Зэ инх болд дарга, Зандаа үгийн инх болд дарга улсын хурлын дарга байхад Алтан хуйг ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр ингэж хэлж ирсэн байна. За би энэ протоколоос нь та бүгдэд уншиж танилцуулж байна. За өмнөх бүх эсвэл улсын хурлын дарга нар өөрснөө тэгвэл хуулиа зөрчиж ирсэн байна. Тэгвэл тэр ерөнхий сайд нарыг огцруулсан асуудал бүгдээрээ буруу болж тэр хүмүүс ерөнхий сайдаар ажиллах ёстой байсан байна. Зандаа үгийн инх болд дарга ингэж хэлж ирсэн байна. Гишүүд үг хэлж дууслаа. Одоо санал хураанаа. Байнгын хорооны саналаар Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураанаа. Санал хураалт гээд санал хураалт явагдчихсан байна. За ингээд 66 гишүүн оролцож 36 гишүүн зөвшөөрч 54.5% саналаар байнгын хорооны санал дэмжигдсэн. Дараа нь Монгол улсын ерөнхий сайдыг огцруулахыг улсын хурлын гишүүдэд олонх дэмжсэн. Яг энэ саналын томьёолоор мөн чуулганы хуралдаанд оруулсан байна. За улсын хурлын дарга Гомжийн Зандан шатар даргаар ажиллаж байхад 2021 оны 1 сарын 21-нд тухайн үед Монгол улсын ерөнхий сайдаар одоогийн ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх дарга 31-р ерөнхий сайдаар ажилласан. За ингээд цар тахал ковидын үед ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилцсэн. Тэр үед одоо хилцсэн асуудлын протоколыг та бүхэнд бас танилцуулъя. За тэр үед цар тахал ковидын үед байсан учраас улсын хурлын гишүүд нэг дороо ингэж олуулаа хуралдаж чаддгүй. Байнгын хороодын танхимуудад хуваагдаад санал хураалтыг явуулж нэгтгсэн дүнг энд камераар бид нар танилцуулдаг байсан. Тэр үед байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гисэн гормын санал за явуулъя гэж Зандан шатар дарга за ингэж хэлж ирсэн байна. Ингээд санал хураалтыг явуулъя. Их хуралдаа танхим тогтох суран гишүүн байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гисэн гормын санал гэхэд тогтох суран дарга их хуралдаа танхим ин танхимдах хуралдааныг удирдахжсэн байна. Хэд хэдэн хүмүүс хуваагдаад танхимуудад хурлыг удирдахжсэн тэр үед. За тэгэхэд тогтох суран дарга ингэж танилцуулж байсан. Санал хураалтад 23 гишүүн санал хураалтад ойролцсноос 22 гишүүн дэмжсэн байна гэдэг. За Гомжийн Зандан шатар дарга их эзэн Чингис хаан танхим сайн буянгийн амар сайхан гишүүн танилцуулна гэхэд сайн буянгийн амар сайхан гишүүн их эзэн Чингис хаан танхимын 11 гишүүнээс 11 гишүүн дэмжиж байна гэсэн байна. За Гомжийн Зандан шатар дарга за Хүрлбаатарын Булган туяа гишүүн их Жанжин Дэ Сүхбаатар танхим гэхэд Хэ Булган туяа Дэ Сүхбаатар танхимаас 13 гишүүнээс 12 гишүүн дэмжсэн байна гэсэн байна. За Гомжийн Зандан шатар дарга үндсэн хуулийн танхим Жамын орлогийн Сүхбаатар гишүүн гэхэд тухайн үед Жамын орлогийн Сүхбаатар дарга үндсэн хуулийн танхимд 7 гишүүнээс 6 гишүүн дэмжиж байна гэсэн байна. Гомжийн Зандан шатар дарга их засаг танхим
эрхэм гишүүн Ямагийн инхолд гишүүн гэхэд Ямагийн инхолд дарга нэг үг хэлий дарга энэ сүүлд нь тогтоолоо гаргахтаа түрүүн байнгын орондоор Сүхбаатар гишүүний хэлж байсан томьёолоор гарахгүй бол огцруулах тухай хоёр чинь өөр аргалт болно шүү гэж протоколд тэмдэглүүлээд байнгын хорооноос томьёолж оруулж байна гэд манай танхимд 9 гишүүн байна. Эсвэл дэмжсэн байна гэсэн байна. За ингээд санал хураалтад 63 гишүүн оролцож 60 гишүүн дэмжиж 95.2% саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ гэсэн байна. Та бүхэн анзаарч байгаа бол Гомчовын Занданшитар дарга байнгын хорооны санал дэмжигдлээ, байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан байна. Ерөнхий сайдыг улсын ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол батлагдсан тооцлоо гэж танилцуулсан байна. За энэ үед улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн яг энэ ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой зүйл заалт нэг үг үсэг таслалж өөрчлөгдөв. За тухайн үед 76 гишүүнтэй байх үеийн улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилцэх бол 99-р зүйл байсан. Одоо 101-р зүйл болсон. Тэр үеийн 99-ийн 3 дээр ингэж бичсэн байна. 99-ийн 3 дээр нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. 99-ийн 4 улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцрох саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлыг шийдвэр гаргахгүй гэсэн байна. За өнөөдөр бидний баримталж байгаа 126 гишүүнтэй улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйл ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилцэхийн 101-ийн 3 бол нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. 101-ийн 4 улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлыг шийдвэр гаргахгүй гэж үг үсгээрээ яг адилхан байгаа. Тэгэхээр өмнөх чуулганд болохоор байнгын хорооны саналаар санал хураалт явуулаад тухайн үед Гомжовын Занданшитар дарга улсын хурлын дарга байгаад санал хураалтыг явуулаад үг үсэггүй энэ нь дэмжигдээд ингээд болсон байна. Өнөөдөр үг үсэггүй яг энэ адилхан зарчмаар явах нь зүйтэй гэж улсын хурлын тамгын газар үзээд ингээд санал хураалт явуулахад харин одоо өөрөөр явуулбал үндсэн хуулийн зөрчил үүсэж магадгүй гэдээ явуулахад энэ бол үндсэн хуулийн зөрчил болно шүү гэж өнөөдөр мэдээлэлд бичиг одоо бариад ингэж байгаа нь харин та бүхэн тэгвэл өмнөх энэ санал хураалт тэгвэл алдаатай болж таарч байна уу? Өнөөдөр өмнөх парламент сууж байсан олон гишүүд энд сууж байна. Сая бичиг өргөн байрсан жигждийн Бачаргал гишүүн ч гэсэндээ яг ийм гормоор өөрөө санал хураалтанд оролцож исэн гişүн. Одоо бид нар адилхан зүйл заалт өөрөөр үйлчлэнэ гэж угаасаа байхгүй. Харин бид нар өөрөөр ашиглаад явах юм бол энэ бол үндсэн хууль дээр очиод үндсэн хуулийн асуудал болж хувирна. Тэм учраас төрийн байгуулалтын байнгын хорооны даргын санал хураалт явуулаад төрийн байгуулалтын байнгын хороон дээр ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гэсэн санал хураалт дэмжигдээгүй. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажилуулъя гэдэг ийм одоо санал дэмжигдэхээр засгийн газрын сайд нар нь орж ирэхгүй, бид ажиллаа хийхгүй гэж байгаа мөн үндсэн хуулиа дээдлэхгүй гэдэг ийм зарчим үйлчилж болохгүй. За манай аль намаас өмнө сонгогдсон гишүүд манай зохицгэрэл гишүүн ч гэсэн яг ийм дүрмээр гормоор бас санал хураалтанд оролцож байсан. Тэгэхээр сайн үгийн Ганбаатар гишүүн энэ дүрм журм гормыг маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг та бүхэн энэ өөрийнхөө намын гишүүдэд ойлгуулж өгөөч ээ. Нэг зүйл заалт үг үсэггүй бичигдсэн байхад копи пейст хийгээд өмнөх одоо улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайн хуулиас үг үсэггүй бичигдсэн байгаад яг тэр дэгээр жаягаар өнөөдөр дараалалаар явахаар томьёолоор явахаар энэ бол үндсэн хуулийн зөрчил болно гэж бол байхгүй. За сая намайг хэд хэдэн манай засгийн газрын сайд нар орж ирээд дарамтлж байна. Чи үндсэн хуулийн цэцдэр очиж шүү. Зарим нь шорон шун шүү гэж хүртэл дарамтлж байна. Тэгээд одоо сайд нар ер нь шүүхийн шийдвэрийг улсын хурлын чуулганы танхимд уншдаг энэ одоо үндсэн хууль байхгүй энэ нөхцөл байдал руу орж байгаа юм байлгүй дээ. Тэгээд энэ үндсэн хуульд өмнөх өнөөдөр үндсэн хууль зөрчинө гэдэг агавал өмнөх хуралдаанууд
хэрхэн яаж явж исэн тухай танилцууллаа. Нэг адилхан зүйл заалт, баа бэгүү бичигдсэн зүйл заалт. Өнөөдөр ерөнхий сайдад нэг үйлчлээд надад дараа өөрөөр үйлчлэнэ гэж байхгүй хаа гэж бодож байна. За яг ийм адилхан санал хураалтыг яг адилхан томьёолоор байнгын хорооны саналаар санал хураалт явуулъя гэж Зандаа хүүгийн инх болд Монгол Улсын ерөнхий сайд Алтан уягийг огцруулахад санал хураалт явуулсан байна. Мие инх болд дарга, Мие гомбын инх болд дарга мөн одоо байнгын хорооны санал дээр санал хураалт явуулахыг Жаргал тулгын Эрдэнэт ерөнхий сайдыг огцруулах дээр мөн адилхан явуулж исэн байна. Тэгэхээр адилхан жишг, адилхан хуулийн үг хүсэггүй энэ дарааллууд Улсын хурлын тамгын газар одоо хуулийн гол зөвлөх байдаг. Тэгэхээр тэдний зүгээс яг адилхан үг хүсэг одоогийн дэгийн тухай хуулийн дээр байгаа учраас яг адилхан зарчим дараалалаар томьёолоор санал хураалтыг явуулах ёстой гэсэн төрийн байгуулалтын байнгын хорооны дарагт ингэж үргэлжсэн Улсын хурлын хурал даргалагч бие мөн одоо мэргэжлийн байгууллага болох Улсын хурлын үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг тусалцаа үзүүлж үйл ажиллагааг нь хангах ёстой. Тамгын газрын одоо энэ архиваас энэ материалуудыг авч та бүгдэд танилцууллаа. Энэ хэрвээ зөрчил үүсгэж байгаа бол одоо манай сая орж ирсэн олон гишүүд Дамдны сайд Бачаргал гишүүн. За өмнөх манай парламентд байсан та бид тэгвэл бас хуульч зөрчсөн юм шүү. Өмнөх парламентд би ч гэсэн нэг дүгнэлтэд нэг танхимаас нь уншаал танилцуулж ил байсан байна. Хуульч гэсэн Жэс Сүхбаатар гишүүн нэг танхимаас танилцуулж исэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар байсан Нямаа Янхул дарга нэг танхимаас нь танилцуулж исэн байна. Бүлгийн дарга байсан Тогтгосурын дарга өөрөө уншаад танилцуулж исэн байна. Амар сайхан Шадар сайд нэг танхимаас уншаад танилцуулж исэн байна. Бид өөрснөө хууль зөрчсөн болж таарад байна уу? Хөрөлцөх ерөнхий сайдыг огцруулсан тэр тэгвэл хуралдаанд даргалсан саналын томьёолол тэгвэл буруу болж таарах гэдэг шүү дээ. Яхаараа нэг адилхан зүйл даалт тухайн үеийн их хурлын дарагт нэг үйлчлээд өнөөдөр болохоор энэ улсын хурлын чуулган энүүгээр хэрэг хуралдах юм бол та нар бүгдээрээ огцрын шүү. Сая тэгж хэлж байгаа. Огцрын шүү. Бүгдээрээ цэцдэр очин шүү. Бараг энүүгээр саналын хуралдаанд орох юм бол ийм хурал даргалах юм бол шоронд орно шүү гэдэг ийм зүйл залт байхгүй хаа. Нэг хуулийн зүйл залт хүн болгонд ажилтдаг адилхан үйлчлдэг болов уу гэж бодож байна. Олон сонгогдсонд нь арай өөрөөр, хоёр сонгогдсон надад арай өөрөөр үйлчлдэг болов уу гэж би бодож байна. За улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нарийн бас томьёолсон байдаг аа. Энүүгээр улсын хурлын үеийн улсын хурлын дарга нар чуулганы хуралдааныг удирдах явсан байна. За өнөөдөр улсын хурлын дарга амар баясгалан өөрөө би энэ хуралдааныг удирдах нь 900% дэмий юм аа гэд одоо захирамж гаргаж миний би өнөөдрийн хуралдааныг удирдах байгаа. За сүүлдээ одоо эрцгийг бүрдүүлэхгүй байх нь үндсэн хууль заасан цаг хугацаатай асуудлыг хилцэхгүй байх нь өнөөдөр улс төр болж харагдаад байна.
улс төр хийж ийн гэж зарим хүмүүс ойлгоод тах шиг байна. Тийм юм байхгүй. Энэ бол бидний үүрэг. 10 жилийн хүүхдүүд хүртэл цагтаа хичээлдээ суух ёстой. Энэ бол бидний ажил. Үүний хадлаа бид нар төрөөс цалин авч байгаа. Татвар төлөгчдөөс цалин авч байгаа. За ингээд нэн чухал асуудал хилцэх болохоор энүүгээр улс төр хийгээд ингэж болохгүй гişүү дээ. За би та бүхэнд дахиад танилцуулъя. Сая сонсоогүй өнгөрсөн хүмүүсээс байж магадгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо өглөө Монгол улсын ерөнхийлөгчийг огцруулах нь Монгол улсын ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гэдэг саналын томьёолоор санал хураалт явагдаад тэр нь дэмжигдээгүй. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллуулъя гэж ойлгож та бүхэн болгон иргэд олон нийт. За ингээд өнөөдөр орж ирээд тэгвэл энүүгээрээ санал хураалт явуулъя гэсэн чинь засгийн газрын нэгж сайд өнөөдөр эрчэндээ орсонгүй. Өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн ажиллах сонирхол байхгүй байгаа мó. Барьцаалж байгаа мó улсын хурлыг. Тийм төсвийг барьцаалаад, улсын хурлыг барьцаалаад төрийн байгуулалтын байнгын хороо тэнд шүүмжлэлтэй хандсан гишүүд нь хүртэл төсөв одоо хүндэрлээ, бас эдийн засаг хүнд байна, өвлжилт одоо хүндэрч, нийгэм эдийн засаг амаргүй болох юм шиг байна гэд ингээд одоо өгсөн болов уу гэж би ойлгосон. За ингээд тэгсэн чуулганы хуралдаанд нэгд сайд орж ирсэнгүй. За энд цөөхөн хүмүүс өглөө 9 өнгөрөөгөөс ахуулаад тасралтгүй сууж байна. За эцэс сүлд нь юу гэж хэлсэн бэ гэхээр төрийн байгуулалтын байнгын хорооны дарга саналаа улсын хурлын чуулганд орж танилцуулна. Дэгэн тухайн хуулийн дагуу намын бүлгээс орж ирж бас санал одоо танилцуулах хэрэгтэй байгаа. Цогтгорол дарга бол үннийг одоо бүлэгтэй намын даргын хувьд дээрээс юм бүлгийн даргын хувьд одоо санал хэлэх бас хэрэгтэй. Унших хэрэгтэй энэ дээрээс. За ингээд төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалт явуулна гэсэн чинь энэ бол хуулийн зөрчил, үндсэн хууль зөрчиж гин, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж гин. Хуралдаанд даргалж байгаа хүнийг барьж авч хорин. Энд одоо энийг унших юм бол төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энийгөө санал хураалт явуулна гэх юм бол мөн хууль зөрчиж гин гэсэн байдлаар бахан одоо юула үг хэллээ энд орж ирж заримыг нь одоо бараг айлхан сүрдүүлж ах шиг байна. За ингээд ийм бас бичиг сая хуралдаанд даргалагч надад Бачаргал гишүүн одоо болон 10-аад гишүүдтэй хамтдаа хөргөн барьсан. Би хууль зөрчих гээд байгаа биш. Энэ өмнөх дандаа одоо хэдэн ерөнхий сайдыг огцруулсан хуралдааны дэг томьёолыг аваад үзэхэд ийм байна. Энэ хугацаанд үүнтэй холбоотой дэгийн өөрчлөлт гараагүй байна. 2014 оны 11 сарын 5-нд улсын хурлын дарга Зандаа-Хөгийн энх болд байхад Алтан уяг ерөнхий сайдыг огцруулахад одоо чуулганы хуралдаан хэрхэн явагдсан талаарх протоколыг энд одоо надад байна. Үүнийг би та бүхэнд уншиж танилцуулъя. Хамгийн сүүлд ерөнхий сайд үг хэлсэн байна. Алтан хоёг дарга үг хэлээд одоо бидний Монгол үрд Мандан Бадаргэ гэдэг үгээ дуусгаад үүний араас улсын хурлын дарга тэр өдөр хуралдаанд даргалж ирсэн Зандаа-Хөгийн энх бол дарга гишүүд үг хэлж дууслаа. Одоо санал хураанаа. Байнгын хорооны саналаар Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураанаа. Санал хураалт гээд за санал хураалт явагдаж гин гэсэн байна. 66 гишүүн оролцож тухайн үед бол 76 гишүүнтэй чуулган байсан, улсын хурал байсан. Түүнээс 66 гишүүн оролцсон байна. 66 гишүүн оролцож 36 гишүүн зөвшөөрч 54.5% саналаар 54.5% саналаар байнгын хорооны санал дэмжиглээ. Монгол улсын ерөнхий сайдыг огцруулахыг улсын хурлын гишүүдийн олонх тэмцсэн тул улсын хурлын тогтоол батлагдсан тооцлоо гэж Зандаа-Хөгийн энх бол дарга санал хураалтыг төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалтыг явуулсан байна. 2017 оны 9 сарын 7-нд Мегамбын энх бол дарга улсын хурлын дарга байхад Монгол улсын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэ хотыг огцруулах санал хураалтыг хурлыг удирдсан байна. Тэр өдөр хамгийн сүүлд бас одоо ерөнхий сайд үг хэлээд төрийн бодлого гэдэг нь угтаа улсын хөгжил, айлын амьдрал гэдгийг бид сайн мэднэ. Төр төвшин байж Монгол улсын минь хөгжин цэцгэлж Монголын ард түмэн минь хиймэр цог золбоо ямагт өөдөө байдгээ гэд үүний араас улсын хурлын дарга Мегамбын энх болд Монгол улсын ерөнхий сайд үг хэллээ.
одоо санал хураалт явагдана. Гишүүд анхааралтай байх хэрэгтэй. Байнгын хороо Монгол Улсын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэ хотыг огцруулах шаардлагагүй гэж үзснийг дэмжиж гэсэн саналаар санал хураалт явуулъя гэсэн байна. Санал хураалтад 73 гишүүн оролцож 31 гишүүд дэмжиж байнгын хорооны санал дэмжигдсэнгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл байнгын хороонд орвол тухайн 76 гишүүнтэй байсан учраас 73 гишүүн оролцож энэ одоо санал нь дэмжигдээгүй байна. За ингээд улсын хурлын нэр бүхий 30 гишүүний ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн тул засгийн газрыг огцруулах тухай улсын хурлын тогтоол батлагдсанаар тооцлоо. Тогтоолыг уншиж танилцуулъя гэд одоо уншиж танилцуулсан байна. За ингэж жаргал тулгын Эрдэнэ хот гишүүнийг төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёолоор санал хураалт явуулсан байна. 2021 оны 1 сарын 21-нд тухайн үед улсын хурлын дарга Гомжовын Зандан шатар байсан өнөөдрийн Монгол Улсын ерөнхий сайд тэр үед Монгол Улсын ерөнхий сайд одоогийн Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх байсан байна. Тэр үед та бүхэн санаж байгаа бол цар тахал ковидын үед ерөнхий сайдын огцрох асуудал орж ирсэн. За ингээд хамгийн сүүлд ерөнхийлөгч улсын хурал асуудлыг хойшлуулалгүй нэн яралтай дэгээр хилцэн шийдвэрлэх шаардлагатай энд идэвхтэй оролцохыг нийт гишүүдтэй уриалж байна гэд хамгийн сүүлд энд үг хэлээд за ингээд санал хураалт явуулъя гэд тухайн Гомжовын Зандан шатар дарга өөрөө энэ бол одоо шаардлагатай хойшлуулахгүйгээр нэн яралтай дэгээр хилцэн шийдвэрлэх шаардлагатай байна гэд за ингээд санал хураалтаа явуулъя гэд тухайн үед цар тахал ковидын үед байсан учраас 4-5 танхимд гишүүд 76 гишүүд хуваагдаж зайгаа барьж масктайгаар хуралдаж исэн. Ингээд одоо танхим болгонд нэг хурал даргалагчийг тавиад танхим болгоны саналыг шууд эндээс яг энэ дэр дээрээс бусад байнгын хорооны танхимын дарга нар саналынхаа тоог танилцуулж үнийг нэгтгэж санал хураалт явуулж исэн. За тухайн үед одоо ингэж хэлж ирсэн байна. За ингээд санал хураалтаа явуулъя. Хуралдаа танхим тогтох сүрэн гишүүн гэдэг. Байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гэсэн гормын санал ихэд тогтох сүрэн гишүүн санал хураалтад 23 гишүүн санал хураалтад оролцсноос 22 гишүүн дэмжсэн байна гэд энэ их хуралдаа танхимд энэ том танхимд арай олон гишүүдтэй байсан байна. 23 гишүүн санал хураалтад оролцсноос 22 гишүүн дэмжсэн байна. За ингээд Гомжовын Зандан шатар их эзэн Чингис хаан танхим сайн буянгийн амар сайхан гишүүн гэхэд сайн буянгийн амар сайхан гишүүн их эзэн Чингис хаан танхимын 11 гишүүнээс 11 гишүүн дэмжиж байна гэсэн байна. Гомжовын Зандан шатар дарга Хөрлөбаатарын Булган туяа гишүүн их Жанжин Дээс Сүхбаатар танхим гэсэн би Сүхбаатар танхимын хурлыг даргалж ирсэн. Тэгэхэд Хэ Булган туяа Сүхбаатар танхимаас 13 гишүүнээс 12 гишүүн дэмжсэн байна гэсэн. Гомжовын Зандан шатар дарга үндсэн хууль танхим Жамин орлогийн Сүхбаатар танхим үндсэн хуулийн танхимд 7 гишүүнээс 6 гишүүн дэмжиж байна гэсэн байна. За ингээд Гомжовын Зандан шатар дараа их засаг танхим эрхэм гишүүн Нямаагийн Инхолд гэхэд Нямаагийн Инхолд дарга протоколд үг тэмдэглүүлээд дараа нь манай танхимд 9 гишүүн байна. 9 хүн дэмжиж байна гэсэн байна. За ингээд хамгийн сүүлд Гомжовын Зандан шатар дарга санал хураалтад энэ үед 76 гишүүнтэй байсан. Санал хураалтад 63 гишүүн оролцож 60 гишүүн дэмжиж 95.2% саналаар байнгын хорооны санал дэмжиглээ гэсэн байна. Гишүүдээ. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар тухайн үед энэ санал хураалт явагдсан байна гэсэн үг. Ерөнхий сайдыг огцруулах саналыг улсын хурлын нийт гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол батлагдсан тооцлоо гэд одоо тогтоолын төслийг уншиж танилцуулсан байна. За ингээд энэ өдрийн хуралдааны тэмдэглэл протокол одоо байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хариуцсан референт бат тогтох протоколын албаны шинжээч Мядагмаа нар гэдэг ингээд гарын үсэг зурсан протоколыг би сая та бүхэнд уншиж танилцууллаа. За тухайн үед байсан улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр юу гэж байсан бэ гэхээр тухайн үед улсын хурлын дарга Гомжовын Зандан шатар дарга байхад улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилцэх бол 99 төр зүйл байсан. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 99 төр зүйл. За энэ бол ер нь энэ асуудал бол дандаа тусдаа нэг зүйл болж явдаг. Тэгэхэд 99-ийн 3-т
нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. За энэ нь өнөөдрийн дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 3 нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. Үг өсөхгүй адилхан. За дараачих нь 99-4. Энэ хуучин дэгээр улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй гэсэн байна. За энэ өнөөдрийн дэгийн 101-4 улсын хурал нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй гэд үг өсөггүй, цэг тасалгүй адилхан байгаа. Тэгэхээр яг л нэг саналын томьёолоор явахгүй бол эсэргээрээ хуралдаан дараалагч би өөрөө жинхэнэ үндсэн хуулийн цэцээр дуудагдана. Тийм учраас тэрүүнийг бас одоо ингэж явуулах нь зүйтэй гэж одоо ажилласан манай улсын хурлын тамийн газар төрийн байгуулалтын байнгын хорооны дарагч гэсэндээ үндсэн хуулийн цэцээр очихоор байгаа. Тэгэхээр яг нэг адилхан үг үсэггүй чуулганы хуралдааны дэг нэг л байдлаар хэрэгжих ёстой гэж бодож байна, ойлгож байна. Үүнтэй холбоотойгоор улсын хурлын чуулганы хуралдаан явах ёстой. За ингээд 10 цагаас хойш тасралтгүй 2 цаг 51 минут гишүүдээ та бүгдийг хүлээлээ. Иргэд олон нийт сонгогчид та бүгдийг хүлээж байгаа. Та бүхэн ажиллана гэж ажлын цагаараа өнөөдөр бүр ажлынхаа цагаар ажиллах ёстой. Бүхий л хөдөлмөр эрхэлж төрөөс цалин авч байгаа, хувийн хвшилж ажиллаж байгаа хүүхд хүмүүстэй адилхан бид нар хөдөлмөрлөх үүрэгтэй. Цангуулаар бид нар амлсан. Морь нохоо мэд зүтгэнэ гэж одоо амлсан шүү дээ хүмүүс чинь. За ингээд өнөөдөр чуулганыхаа хуралдаанд суухан таны үүрэг. Энэ бол сайн дураа хөрөхөр чуулганыхаа хуралдаанд ирдэг, оролцдог байж болохгүй. Бусад бүхэн адилхан л хуруугаа уншуулаад цагаа бүр түлээл ажилдаа явдагтай адилхан ажилдаа ирээч. Та бүхэн татврын төлөгчдийн мөнгөөр цалингаа авч байгаа. Та бүхэн чуулгандаа суугаач. Татвар төлөгчдийн татврын мөнгийг та бүхэн маань бодооч. Адилхан хөдөлмөр эрхэлж байгаа 1.2 сая хүн бид нартай адилхан одоо ингэж хэрвээ хандах юм бол энэ улс орны ажил урсахгүй шүү дээ. Та бүхэн цагтаа ажилдаа ирээч. Чуулгандаа суугаач гэж одоо татвар төлөгчдийнхээ өмнөөс нийт ард түмний өмнөөс чуулганы хуралдаанд ирээгүй байгаа гишүүдтэй дахин сануулъя. За би дахиад уншаад танилцуулчих чуулгандаа ирээгүй байгаа хүмүүсийг. Нормын алтан уяг, Очир батын Амгаланбаатар, Чинбаатрын Анар, Телехооны Ав Бакер, Мягмар сүрэнгийн Батам сүрэн, Инхтайвны Бат Амгалан, Батүлзийн Бат Эрдэнэ, Далайн Батбаяр, Эренчин Доржин Батболт, Жигждийн Бат Жаргал, Дамбын Батлут, Жамбын Батсүр, Нацаг Доржин Батсүмбэрл, Алтмаагийн Баттуулга, Пүрвийн Батчимэг, Инхбаярын Батшугар, Жудгийн Баярмаа, Хүүгийн Болормаа, Дулмын Бум Очир, Шинбаярын Бямб сүрэн, Самдгийн Бямб цогт, Жанчвын Гал Удрах, Амгаланбаатарын Ганбаатар, Гомбын Ганбаатар, Даштондгийн Ганбат, Пүрвжавын Ган Зориг, Хасуурын Ган Хуйг, Гонгорын Дамдням, Тогмодын Дорчгонд, Борхүүгийн Дэлгэр Сайхан, Болдын Жавхлан, Хажигбэрийн Жангабил, Дамдын сүрэнгийн Жаргал Сайхан, Бат Жаргалын Заяавал, Жаргал Сайхны Зол Жаргал, Чулуун Бэлгийн Лодоо Самбуу, Сүрэн Жавын Лүндэг, Загжавын Минт Сайхан, Цагаан Хуугийн Мөнх Бат, Тогтмолын Мөнх Сайхан, Пүрв Баатрын Мөнх Тулга, Нанздын Наранбаатар, Пүрв сүрэнгийн Наранбаяр, Салдангийн Одон Туяа, Ухнаагийн Отхон Баяр, Бадам Доржин Понсолмаа, Дүгрийн Ирэгдэл, Лавг сүрэнгийн Соронзон болд, Эренчин Бямбын Сэд Дорж, Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин, Банзарагчийн Төвшин, Чин Батын Ундрам, Нэм Осрын Учрал, Ган Батын Хос Баяр, Бадарчин Хэрлэн, Дамдны Цогтбаатар, Жигжид сүрэнгийн Чин Бүрэн, Бат Тогтхын Чойжил сүрэн, Лусан Цэрэнгийн Инх Амгалан, Бат Төмрийн Инх Баяр, Жаданбын Инх Баяр, Доржзовдын Инх Туяа, Даш Цэрэнгийн Инх Төвшин, Сухбаатрын Эрдэнэ болд, Аривчхан Эрдэнэ бүрэн, Дорж сүрэнгийн үүрэнтэй гишүүд та бүхэн улсын их хурлын үйл ажиллагааг үл хүндэтгэж, иргэд сонгогчдынхон саналыг
хүсэлтийг үл хүндэтгэж чуулганы хуралдааныг өнөөдрийн үдээс өмнөх хуралдааныг таслалаа шүү. Өнөөдөр за манай сайн үгийн Ганбаатар гişүү хэлж байна. Энэ бол үндсэн хуулийн дээрээ бид нар тангараг өргөсөн. Тэгэхээр өргөсөн тангарахаасаа няцаж байна гэсэн үг шүү. Үндсэн хуулиар цаг хугацаатай асуудал орж ирсэн. Дээрээс нэмээд бид нар ганцхан үндсэн хуулиас гадна үндсэн хууль болон бусад хуулиудыг бид нар дагаж мөрдөхөөр тангараг өргөсөн. Гэтэл өнөөдөр улсын хурлын гишүүд, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиарч өнөөдөр хүндэтгэхгүй байж өнөөдөр нийт ард түмнээс бид нар олон зүйл шахаж шаардах бол хэцүү болно шүү гişүүдээ. Одоо өнөөдрийн бидний энэ асуудлыг жоохон шившгэл болж явах шиг байна да. Одоо олон нийт үнийг үзэж байгаа байх. Хэрвээ өнөөдөр бусад жирийн төрийн албан хаагч, жирийн хөдөлмөрч иргэд ингээд өдөөс хойшчингаа ажиллаа таслаа дутсан бол эсвэл ажилгүй болсон байгаа, эсвэл ямар ч байсан ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Цалингийн хассан байгаа. Сахилгын хариуцлага хүлээсэн байгаа. Тэ хөдөлмөрийн хуулийн дагуу анхааруулга өгсөн байгаа. Айгуул. Тэр улсын хурлын гишүүн гэдэг хүний халдашгүй эрх гэж яриад нийгэм олонний шүүмжлээд бид нар ч гэсэндээ ярьдаг. Халдашгүй эрх гэдэг бол тэр хүний эрх, тэр хүнийг нэг одоо халдашгүй байдлаар хангаад байгаадаа биш. Тэр хүн өнөөдөр хинээс ч айхгүйгээр, мөнгнөөс айхгүйгээр, дарамтнаас айхгүйгээр, одоо шоронд оруулах шүү гэдгээс айхгүйгээр, бүлэглээс айхгүйгээр, гадаадын ямар нэгэн нөлөөнөөс айхгүйгээр, гадаад дотоодын нөлөөнөөс айхгүйгээр, мөнгөтэй одоо аль нэгэн хэн нэгэнд үйлчлэхгүйгээр айхгүйгээр энд орж ирж саналаа хэлдэг, үгээ хэлдэг, конопо дардаг байх эрхийн төлөө энэ халдашгүй гэдэг зүйл заалт өгн байгаамаа. Тэр тусмаа ялангуяа манай цөөнхүүд бол энэ маш хамаатай байдаг. За манай парламент 9-10хан цөөнхийн төлөөлөлтөй байсан цаг үе байсан. Тэр цаг үед ялангуяа цөөнх айхгүйгээр үгээ хэлдэг байх эрхийг хангахад халдашгүй байдал бол нэн чухал байдаг. Гэтэл өнөөдөр цөөнх маань хүртэл эсвэл одоо үнэхээр халдашгүй байдалд халдаад үг хэлэх конопо дарахаас ч эрдсэндээ орохоос ч эсвэл айгаад байгаа юм уу? Одоо би бол сайн мэдэхгүй байна. Тийм их айдст манай алдсан намын эрдсэндээ орж чадахгүй шүүд маань тийм их айдс хүйцэтгэл орцсон байгаа мó? Эсвэл одоо барьцаанд орцсон байгаа мó гэж сонгогчдод ч ойлгогдож байгаа шүү гişүүдээ. Энд орж ирээд яаж дарах нь таны эрх. Энэ бол таны халдшгүй эрх жинхэнэ. За ямар нэгэн байдлаар ийм хайрцагт оруулж, дарамтанд оруулж одоо оруулахгүй тулд энэ халдшгүй эрх байдаг. Энэ бол тэр хувь хүнийг нь биш, тэр хувь хүнийх нь хэдэн мянган одоо 50-60 мянган санал авсан манай гишүүд зөндөө байгаа. Тэр хүмүүсийн саналыг халдшгүйгээр хамгаалж байгаа болохоос тэр хувь хүнийг ч нэг хамгаалаад байгаа биш. Тэгжиж энэ хүн хэн нэгнээс айхгүйгээр, нөлөөнд орохгүйгээр, дарамтанд орохгүйгээр чуулган дээр ирж эрцээ бүртгүүлээд миний одоо бизнесийг дарамтлчихъя, миний гэр орныг дарамтлчихъя, намайг гэв гэнэт ингэж хэлсний төлөө бариад явчихъя, над дээр хэрэг үүсгэчихъя гэж айхгүйгээр үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхнийг хангах нь л энэ ардчилсан үндсэн хуулийн үндсэн суурь байсан гэж би бодож байгаа. Энэ үндсэн суурь дээр энэ парламент маань өөрснөө үйл ажиллагаа явуулах ёстой гэж бодож байгаа. Гэтэл өнөөдөр тэр үгээж хэлж чадахгүй, үзэл бодлооч илэрхийлж чадахгүй, зарим нь бүр чуулганыхаа тангимдж орж ирж чадахгүй ийм байдалд өнөөдөр хүрсэн юм уу манай өнөөдрийн ардчлал, манай парламентын үйл ажиллагаа. Үүн дээр одоо ялангуяа үнийг маш их ярьдаг манай улсын хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид уг нь ялангуяа одоо манай парламентд байгаа. Та бүхэн маань өөрснөө энүүн дээр салбарын төлөөллүүд үүн дээр дуу хоолойгоо хүргэн байхаа гэж бодож байна. Заримдаа бид нэр асуудал дээр хоорондоо зурж болно. Зурж болно. Гэхдээ зурсан ч гэсэндээ эндээс олонхороо шийдвэр гаргаад энд орж ирээд үеийн үед манай парламент заримдаа одоо олон нийт гайхмаар л ширүүн хэрүүл тэмцэлтэй чуулган болдог. Гэхдээ ингээд бүр засгийн газрынхан айгаад чуулган нь хуралдаж чадахгүй байгааг одоо
сайн үгүй Ганбаатар гишүүн одоо манай хуучин гишүүд л мэдэх багт ер нь тийм тохиолдол байсан юм уу? Би юу сайн мэдэхгүй юм байна. Тийм жишг бол байгаагүй гэж. За ингээд энэ бүгд дээр та бүхэн маань за биднийг одоо энэ бүгдийг үзэж байгаа иргэд олон нийт та бүхэн маань өөрөө өөрийнхөө зүгээс дүгнэлтээ хийх баха. Эрдсэндээ ч орж чадахгүй болтол энэ парламентыг эсвэл одоо айж хичээгээд дарцаалж дарамтлаад байгаа юм уу? Эсвэл одоо өөр ямар нэгэн асуудал байгаа юм уу? Та халдшгүй байх ёстой тэрүүнийг хуульчилсан. Тэр нь та айхгүйгээр энд орж иж конопо дараад эрдсэндээ ороод одоо тэг конопо дарна байр сууриа илэрхийлнэ гэж та сонгогдсон гишүүн байгаа шүү. Гэж та салбарын төлөөлөл болж намынхаа жагсаалтаар орж ирсэн байгаа шүү. Гэж таныг одоо намын жагсаалтанд чинь намын чинь журмын нөхөд оруулаад энд өнөөдөр та улсын хурлын гишүүн гэж олон эрхийг эдлээд төрийн албан хаагчдаас их өндөр цалин авсан гэдэг энд аваад одоо сууж байгаа шүү гişүүдээ. Тэгэхэд өнөөдөр араасаа одоо өнөөдрийн чуулганы хуралдаанаар араасаа Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлцээд нэгдүгээр асуудал араас нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлцүүлгийг өөрчлүүлэн явуулах байсан. 3-т төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлд батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлцгээр байсан. 4-т Монгол Улсын 2026 оны төсвийн тухай үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай нийгмийн дадлын сангийн 2026 оны төсвийн тухай эрүүл мэндийн дадлын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлцүүлгийг явуулах байсан. 5-т Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлц хэсэг хэлцүүлгийг явуулахаар ийм 5 асуудлыг хэлцүүлэхээр байсан. Өнөөдрийн одоо чуулганы хуралдаанд ийм олон гишүүд орж ирэхгүй гэснээс болоод чуулганы өглөөний хуралдаан нэг ч асуудлаа хэлцэж чадсангүй. Үүнийгээ дагаад одоо маргааш бид нар нэгдсэн хуралдаан явсан ч гэсэндээ энэ асуудлууд бол хэлцэгдэж, батлагдаж бол амжихааргүй болж байна. За ингээд төсвийн асуудал ахаад 7 хоног хойшлогдох юм байна. За нөгөө төсөв улсын хурал хилцэхгүй байна гэдээсэн засгийн олон сайд нар маань ёстой жинхэнэ санаа зовж орж ирж нөгөө сая хийсэн хилцээрээ амжилттай болгохын төлөө төсвийн хилцүүлгээ та бүхэн маань явуулах хэрэгтэй юм шүү. Энэ цасны дунд үргэлжлүүлэн багш нар эмчнэр үргэлжлүүлэн хэд хоног чагсах хэрэгтэй вэ? Бидний санал суудлын энэ асуудлаас болоод Ардсан намын нөхөд маань айгүй сүрхий тавьсан энэ уртлынхаа самбарыг засгийн газар югнууд зандан шатрын эзгүүцсэн төсвийг буцаа засгийн газар эрх баригч намын цалинг за би зарим нь үнэндээс олж харахгүй юм байна. За ингээд нөгөө засгийн газрын шүүмжлэд байсан олон нөхдүүд маань орж ирж хуралдаандаас ч олцохгүй ийм айц хүүцтэй байгаа юм дэлгүү дээ энэ улсын хурлын чуулганы хуралдаанд. За зарим гишүүд бол үнэхээр зүрх зоригтойгоор орж ирсэн байна. Манай Ардсан намын нөхдүүдээс гэхэд жишээлбэл Сайн үгийн Ганбаатар гишүүн, Лувсан ямын Ган Төмөр гишүүн, Батбаярын Жаргалан гишүүн, Лувсан Бямбагийн Мөнх Баясгалан гишүүн, Цэн Цөрөнгийн Мөнхтуяа гишүүн, Эрдэнэ уйлгийн Од Бая гишүүн, Ганбатын Очир бат гишүүн, Бөхчлөөний Пүрв Дорж гишүүн, Цэвэг Доржийн Туваан гишүүн, за Одонгийн Цогтгэрэл дарга нар өнөөдөр Ардсан намаас намын гишүүдтэй бид үнэнч байх ёстой. Намынхаа үжил санаанд үнэнч байх ёстой. Бид бол ардчлалыг эрхэмлэгч, ардчилсан парламентынхаа үйл ажиллагааг тасалдуулах ёсгүй. Үндсэн хуулийн дээр тангараг өргөсөн. Үндсэн хуулийн цаг хугацаатай асуудалтай цагтаа оролцох ёстой гэсэн байр сууриас өнөөдөр чуулганыхаа эрдсэндээ орсон байна. Эдгээр гишүүдтэй баярлалаа. За бусад намуудаас бас мөн идэвхтэй оролцсон улсын хурлын гишүүдтэй
бас баярлалаа. Үндэсний эвслээс бүрэн одоо эрчээ бүрдүүлж орсон байна. Манай хүн намаас болдын үеийн манай 3 эмэгтэй гишүүн маш ажил хэрэгцээр оролцож байна. Их насан гишүүн бүтэн сууж байна. Бараг хоосон танхимд мөнх соёл гишүүн, уянга шиг гишүүн нартаа баярлалаа. Ажил хэрэгч хандаж чуулгалынхаа үйл ажиллагааг хүндэтгсэнд. За мөн хэдхэн хоногийн өмнө төрсөн ч гэсэн чуулганыхаа үйл ажиллагааг таслахгүй оролцсноо гэдээ оролцож байгаа Нарантуя Наара гишүүндээ иргэний зориг ногоо намаас баярлалаа. За ингээ өдөөс өмнөх чуулганы хуралдаанд 1 цаг хүрээд завсарлах ёстой. Ингээд 2 цаг хүртэл чуулганы хуралдаанд завсарлаж байна. За улсын хурлын гишүүдэд тэгэхээр 2 цагаас чуулганы хуралдаа эхэлнэ шүү. Одоо бид нар энд цаг нартай олон асуудлууд байгаа учраас улсын хурлын чуулганы хуралдаан цаг нарынхаа дагуу улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр заасны дагуу хуралдах ёстой.